үзэгчтэй та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Сэдвийн гүнд манай хилцүүлгийн нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаа Инх сайхан сайдыг шүүсэн Сүхбаатар дүүргийн анхан шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны талаар одоо үзэгчтэй мэдээлэл хүргэхээр энд ингэ дахин цугласан болно. Тэгээ манай нэвтрүүлгийн байнгын зочдтой нэмээд бид нар хоёр эрхмийг өрсөн одоо Инх сайхны өмгөөлөгчөөр ажилласан хоёр хуульч өмгөөлөгч Оросоо, хуульч өмгөөлөгч Эрдэнэбат. За бидний урилгыг хүлээж авч ирсэн та бүхэнд баярлалаа. За тэгээд энэ шүүх хурал бол яг зөвхөн нийтэд нээлттэй нэртэй боловч яг жинхэнэ дээр бол хаалттай явагдсан. Тэгээд тэр шүүх хурал дээр суусан та хоёрыг одоо урьж авчираад яг энэ шүүх хурлын явц яг юу болов хэн юу ярьсан энэ дээр энэ нөгөө хууль мөл маань зөв ангин зөв хэрэглэгдсэн үү гэсэн ийм мэдээллийг одоо үзэгчтэй хүргэе гэж бодсон юм аа. За тэгээд Оросоо танаас эхлэх үү? За шүүх хуралдааны одоо үйл явц мэдээлэл бол хэвлэл мэдээллээр болон бас тодорхой шүүхийн одоо мэдээллээр бол тодорхой хэмжээнд бас нээлттэй явагдсан. Тодорхой бас нэг техникийн саатууд бол гарсан гэж ингэж тайлбарладаг. Тэн дээр бол одоо ямар сайтал юу басныг нь бол бас хүмүүсээс харах бах. Ер нь яг ямар асуудал болоод ямар асуудал эрүүгийн хариуцлага хүлээлгэж вэ? Шүүхийн шийдвэрийн аль хэсгийг бид зөвшөөрөхгүй байгаа вэ? Прокурорын ялах дүгнэлт яагаад үнэлэхгүй байгаа вэ гэдэг талаар бол өмгөөлөгчийн одоо талаас бас тодорхой тайлбар байрлалыг хэлье гэж бодож байна. Тэнд оролцсон прокурор шүүгч нарыг нэг танилцуулах уу? Шүүх хуралд оролцсон. Хэргийг шийдсэн шүүгч бол Болдоотор шүүгч байгаа. 3 одоо шүүгчийн бүрэлдэхүүнтэй. За прокурор бол Батбаяр Батцайхан гэсэн ийм шүүгч прокуророор байгаа. Иргэдийн төлөөлөгчтэй ийм одоо шүүх хуралдаан. Шүүх хуралдаанд бол одоо анхны одоо дүгнэлт гаргасан шинжээч нар мөн одоо дахин дүгнэлт гаргасан шинжээч нар бас шүүх хуралдаанд бол оролцож мэдүүлэг өгсөн. Ийм одоо оролцох бүрэлдэхүүнтэй болсон байж байгаа. За яг ямар үйлдэл вэ гэхээр нэг л үйлдэл одоо 5-7 асуудал дээр бол нэг л үйлдэл байна. Өөрөлдвөл одоо тухайн үеийн ерөнхий сайд сайхан бэлэг Улсын их хуралд 2015 оны 4 сарын 23-ны өдөр 5 орд гардыг ашигладагтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн энэ үйлдэлийг эрх мэдэл албан тушаалын байдлаар ургуулсан ашигласан гэдэг эрүүгийн зүйл ангиар ялж байгаа. Яг энэ үйлдэлийг нөгөө талаас нь эрүүгийн хууль заасан хорлон сүдэх гэмтрэх гэж ялж байгаа. Тэгэхээр нэг үйлдэлд хоёр одоо ял прокурор төлөвлөсөн байсан. Бид бол энэ дээр бол одоо эрүүгийн хуулийн зарчим байгаа. Хэрвээ гэмтрэх гэж үзэх юм бол нэг гэмтрэгт нэг л одоо яа шийтгэл оногдуулах эмэг зарчимтай. Тэгэхээр бол одоо прокурорын ялгаа бол өөрөө үндсэн хууль одоо хүний эрхийг бол ноцтой зөрчиж байна гэдэг талаас нь бид бол хангалттай тайлбарлаж байгаа. Шүүх бол хорлон сүдэх одоо үйл ажиллагаа явуулсан энэ гэмтрэгтэй холбоотой зүйлд холбоотуулаад энийг нь тусгаарлаад одоо нотлогдохгүй байна. Баримт материал дутуу байна гэдээ тусгаарлаад хэргийг хорлон сүдэхтэй холбоотой хэргийг бол одоо прокурорлоо буцаасан мөрдөн байцаалтна. Бидний зарчим бол хигэнт нотогдохгүй байгаа бол цагаатгах ёстой. Шүүх одоо яллах байр суурь бариад заавал ялж ир гэсэн юм шиг тийм үү. Ингээ буцаана гэдэг бол өөрөө үнэлэлгүй юм. Прокурор ялж чадахгүй бол шүүх мэтгэлзээний зарчмаараа яг хорлон сүдэх ажиллагаатай холбоотой тэр үйлдэл хэрэгсэхгүй болох ёстой. Буцаах үнэлэхгүй гэдэг ийм байр суурьтай байгаа. За 5-7-той холбоотой асуудал дээр бол ерөөсөө яг ийм үйл явд. Энэний төлөө бол ял оногдуулсан. Тийм. Бид бол юу гэж хэлж байгаа вэхээр за хэрвээ гэмт хэрэг юм бол энэ бол одоо юу гэдгийг энэ тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн одоо энэ үйлдэл бол эрх мэдэл албан тушаалын байдлаар ургуулсан ашигласан гэмт хэрэг гэж үзэж байгаа юм бол шинжээчийн дүгнэлтэд нотогдох хэрэгтэй. Өөрөлдвөл энэ төслийг хэрэгжүүлснээр энэ гэрээг хэрэгжүүлснээр тийм үү Монгол улсад ашиггүй эдийн засгийн хохиролтой ийм юм тогтоох хэрэгтэй. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр чинь өөр юм тогтоогдоод байна. Жишээ нь одоо шинжээчийн дүгнэлтээр шинжээч нар ямар дүгнэлт хийдэг вэ гэхээр за нэгдүгээрт уучлаарай тэр шинжээчний нэр усыг хэлж болдгоо. Болно тий. Яг би агуулгыг хэлчихье тий. Олон шинжээч байгаа. Шинжээч нар юу гэдэг дүгнэлт хийдэг вэ гэхээр 2019 оны 10 сарын 19-ны өдөр дахин шинжээчийн дүгнэлтийн хариулт дээр 3/9 хариулт дээр юу гэж хэлдэг вэ гэхээр огт хэрэгжээгүй, огт байгуулагдаагүй, Монгол улсны үндэсний аюулгүй байдал эдийн засагт хор хохирож учруулаагүй төслийн баримт бичгийн тийм үү ирээдүйд олох боломжтой байсан эдийн засгийн үр өгөөжийн
тооцоо гаргана гэдэг бол үндэслэл муутай, нотлох боломжгүй дүгнэлт шүү гэдгээ шинжээч нар урьдчилан хэлчихэж байгаа байхгүй. Энэ бол биелэх бол өөрөөр хэлбэл хэрэгжээгүй, байгуулагдаагүй гэрийн төлөө бид нар бол одоо энэ нь ашигтай байсан, энэ нь ашиггүй байсан гэдгийг бол дүгнэлт хийн гэдэг бол өөрөө хийсвэр шүү гэдгээ шинжээч нар бол мэргэжлийн хувьд хэлчихэж байгаа. За хэрвээ энэ одоо төсөл хэрэгжээд энэ гэрээ байгуулагдах юм бол Монгол улсад дараах давуу байдал үүсэх юм байна гэдгийг мэргэжлийн шинжээчид дүгнжиж байгаа. За нэгдүгээрх нь юу гэдэг вэ гэхээр за нүүрсээ боловсруулад угааж өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргана. Энэ бол Монгол улсад үүсэж байгаа эдийн засгийн давуу байдал. Хоёрдугаарт төмөр замаар тээвэр ихэд өртөг зардал буурна. Гуравдугаарт сул чанартай нүүрсний олборлт хийгдэнэ. Одоогоор сул чанартай нүүрсний олборлт хийхгүй байгаа. Хэрвээ төсөл хэрэгжээд гэрээ байгуулагдах юм бол энэ олборлт хийгдэнэ. Дараагийн дугаарт бол нүүрсний борлуулалтын үнийн асуудал нэг цонхны бодлогоор шийдэгдэнэ. Хоёр болон түүнээс дээш борлуулалтын замтай болсноороо нэг улсаас хараад үнийн асуудал багасна. За дээрэс нь одоо төмөр замын тээврийг ашигласнараа нүүрсний хэдийн бүсэд нүүрсээ дахиж буулгаад эргээд ачдаг юм байна л да. Тэгээд хаягдл үүсдэг. Тэгэхээр энэ одоо байдал бол алга болно. Дээрэс нь энэ олон автотээвэр хийж байгаа жолооч нарын тав тухтай аюулгүй орчинд амьдрах тийм энэ бүх нөхцөл байдал бүгд одоо сайнэр иргэнэ гэдэг. Ийм байдлаар давуу талууд байна гэдгийг мэргэжлийн шинжээч дүгнжиж байгаа. Тэгэхээр бид юу гэж хэлж байгаа вэ гэхээр прокуророо шүүгчээ тийм үү. Хэрвээ гэмтэрэг юм бол ямар нэгэн давуу байдал ерөөсөй байхгүй. Гэмтэрэг бол гэмтэрэг хохирол учруулсан байх хэвээр. Ямар ч давуу тал байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр ийм давуу талуудтай байна гэдэг үнчинэ гэдэг бол энэ бол яг бусдад давуу байдал бий болгоод гэмтэрэг үүлдэт байгаа асуудал биш байна. Энэ бол ингээд давуу байдлуудтай учраас энэ бол гэмтэрэг биш. Харин ч одоо Монгол улсын эдийн засагт ашигтай гэдгийг шинжээч нар ингээд дүгнэлээ. Тийм болохоор бол хэргийг бол одоо цагаатах хэрэгтэй. Хэрвээ гэмтэрэг бол ямар нэгэн давуу тал үүсэхгүй байхгүй. Нэгт. За дараагийн даваарт бидний хувьд юу гэж хэлдэг вэ гэхээр за одоо ингээд 2015 оны 4 сарын 23-ны өдөр ерөнхийдөө сайхан бэлгийн их хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын төсөлтэй холбоотой асуудлыг ярьж байна. Энэ тогтоолын төслийг чинь одоо инх сайхан гэдэг хүн өргөн мэдүүлээгүй. Үндсэн хууль засгийн газрын тухай хууль зааснараа энэ одоо их хуралд өргөн мэдүүлэх энэ шийдвэрийг чинь ерөнхий сайд албан бичиг дээрээ гаргаж ороод ерөнхий сайд сайхан бэлгийн өргөн мэдүүлж байгаамаа. Инх сайхан гэдэг хүнд ийм өргөн мэдүүлэх эрхч байхгүй, боломжч байхгүй. Хэрвээ энэ асуудлыг гэмтэр гэж үзэж байгаа бол сайхан бэлэг гэдэг тухайн ерөнхий сайд гэдэг хүнээс тайлбар аваач. Одоо энэ хүний хийсэн үйлдэл төлөө инх сайхан гэдэг хүнийг яллаад байна шүү дээ. Тэгэхээр хэргийг бүрэн бодтой шалгахыг гэж байгаа бол инх сайхан гэдэг хүнээс нь тайлбар аваач. Ингэж хэргийг чинь бүрэн гүйцэд одоо шалгаж байгаа асуудал чинь тэнд хэмжигдэнэ. Энэ сайхан бэлэг гэдэг хүнээс огт тайлбар авахгүй. Дээрэс нь тухайн үеийн одоо их хурлын дарга байсан хүнээс мэдүүлэг аваач. Нөгөө их хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлж байгаа хүн шүү дээ. Тэгээд нөгөө инх хурл гэдэг одоо их хурлын дарга хүлээж авч байгаа байхгүй. Тэгэхээр өргөн мэдүүлж байгаа хүнээс нь энэ бичгийг авж байгаа хүнээс нь хоёулангаас нь яагаад тайлбар авахгүй тойроод байгаа юм бэ? Энийг мэдүүлэг авахгүйгээр хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдох юм уу? Тэгэхээр бол одоо хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа нэг талыг барьж явагдсан. Хэрэгээ бол одоо буцаая. Дахиж тогтоолгоё гэдэг ийм асуудлыг бид нар бол ярьдаг юм. За харамсалтай нь бол шүүх хөл хүлээж аваагүй. За энэ асуудал дээр бол хэд хэдэн асуудал байгаа. Нэгдүгээрт бол хэргийн одоо хууль хугацааны асуудал байдаг. Өөрөөр хэлбэл одоо 5-7 гэрээний төсөлтэй холбоотой асуудал бол 2015 оны 4 сарын 23-ны өдөр ерөнхий сайд өргөн мэдүүлж штэ их хурлд. За энийг гэмтэрэг үйлдсэн өдөр гэж прокурор ялж байгаа. За энэ нь бол гэмтэрэг гэж ялж байгаа. За тэгвэл гэмтэрэг юм бол хууль хугацаагаа тоолъё. Энэ бол хууль хугацаа 5 жил. 20 оны 4 сарын 23-ны өдөр хууль хугацаа дуусч байна. За тэгвэл одоо шүүх ямар шийдвэр гаргах ёстой вэ гэхээр хууль хугацаа дууссан гэд хэрэгсгүй болох ёстой. Дуусгасангүй. Шүүх бол одоо хууль хугацаа дууссан асуудлаар бол ажиллагаа шийдэж, ажиллагаа одоо явуулж байгаа нь буруу юм аа. Нэг талаас нөгөө талаас нь бид бол машинтай холбоотой асуудлыг ярьдаг. Машинтай холбоотойос 13 оны 5 сарын 18. 5 жилийн хугацаа аль эрт дууссан. Тэгэхээр эрүүгийн хуулинд хөөн хилцэх хугацаа дууссан асуудал дээр эрүүгийн хэрэг шинжилгээ ажиллагаа явуулж болохгүй, шүүх шийдвэр гаргаж болохгүй. Ийм хууль зөрчсөн одоо үйлдэл болж хувирдаг. Тийм болохоор хууль хугацаа дууссан бол яг хэрэг бол хэрэгсгүй болж явах хэрэгтэй. Яагаад хууль хугацаа дууссан бол хэрэг хэрэгсгүй болох ёстой юм бэ гэхээр ер нь бол хууль ёсны зарчим, шудраг ёсны зарчим гэдээ байдаг. Өөрөөр хэлбэл гэмтрэг үйлдэлсэн этгээд тухайн гэмтрэг үйлдэлсэн өдрөөс хойш хуулиар тогтоосон хууль хугацааны дотор хэрэг шалгах ажиллагаанаа санаатаа зүгтаагүй, зайлс хийгээгүй, хуулийн байгууллага ажиллаа хийсэн бол тэр хэргийг илрүүлээд шалгах бүрэн боломжтой ийм нөхцөл байдалд тухайн этгээд
ямар нэгэн одоо гэмтрэгээс зүхтах зайлсхийх үйлд гаргаагүй бол нийгэмд аюулгүй гэж үзээд яг тэр хэргийн хууль цугцаар хэргийг хэрэгсэхгүй болгож хүний халдшгүй байдлыг хамгаалдаг. Хууль цугцааны ач холбогдол нь тэр хуулийн байгууллага энэ хэрэг шалгах хууль цугын дотор манай үйлчлүүлэгч гэмтргийн үйлдэл гэж үзэх юм бол энээс ямар цухтаас үйлдэл байхгүй, шалгах бүрэн боломж байсан, хуулиар шалгах бүрэн боломж нь байсан. Тэгэхээр энэ хууль цугцаа дууссан асуудал дээр бол одоо ял онож байгаа бидний хувьд бол одоо хууль зөрчиж байна гэж бид үл үзэж байгаа. За дараагийн нэг асуудал бол ер нь бол прокурор болон шүүх бол эрүүгийн хуулийг буруу тайлбарж хэрэгжсэн гэж бид үзэж байгаа. Яа тэгэхээр эрүүгийн хуулинд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн үед үйлчлэжсэн эрүүгийн хуулийг хэрэглэнэ гэдэг зарчим байж байгаа байхгүй. Гэтэл энэ шинэ одоо прокурор одоо шүүхийг хэрэглээд байгаа эрүүгийн хууль бол 2015 оны 12 сард батлагдсан эрүүгийн хууль. 15 оны 12 сард. Яг одоо гэмтрэг гэж үзэх юм бол тухайн үед үйлчлэжсэн цаг хугацааг нь аваад үзэх юм бол 2013 оны 5 сарын 18-ны өдөр машины асуудал. 2015 оны 4 сарын 23-ны тогтоол өргөн мэдүүлсэн асуудал, тийм ээ. Энэ бүгд үйл явдал болж байхад тухайн үед 2002 оны эрүүгийн хууль үйлчилжсэн байхгүй. Тэгээ бид бол прокурор шүүхийг хэлж байгаа тухайн үед үйлчилжсэн эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой ш. Яагаад гэмтрэг гэж үзээд байгаа үйл явдал болж явах үед батлагдаагүй байсан хуулийг яагаад хэрэглээд байгаа? 2002 оны хуулийг хэрэглэх ёстой ш. 2002 оны хуулийн хэрэглэл манай өөрчлөлт ашигтай. Яагаад гэвэл одоо энэ эрх мэд албан тушаалын байдлыг уруулан ашиглах гэмтрэг бол 2015 оны хуулиараа бол хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болцсон. Хохирол учрахыг заавал шаардахгүй. Үйлдэл хийсэл бол гэмтрэг гэж үздэг болцсон. 2002 оны эрүүгийн хуулиар бол эрх мэд албан тушаалын байдлыг уруулж ашиглаж байгаа үйлдэл бол заавал хохир шаарддаг. Гэтэл энэ 5-7 асуудлаар ялж байгаа асуудал дээр бол энэ хэрэг дээр ямар ч хохирч байхгүй. Ямар нэгэн хохирол учраагүй. Тэгэхээр 2002 оны хуулийг хэрэглэх юм бол яг манай үйлчлэгчид эрх зүйн байдал нь шууд дээрдэж байгаа. Хохирол учраагүй. 2002 оны хуулийг хохирол шаардаж байгаа шүү дээ. Хохирол учраагүй. Тэгэхээр бол энэ хэрэг бол 2002 оны хуулиараа бол хэрэгсэхгүй болох гэмтрэг тооцогдохгүй байхгүй. 2002 оны хуулиар гэмтрэг тооцогдохгүй. Тэгэхээр бид энэ байдлуудыг бол одоо хууль зүйн хувьд бол тайлбарлаж хэлж байгаа. Шүүх бол одоо хуулийг бол буруу тайлбарлаж хэрэгжилж байна гэж үзэж байгаа. За хорлон сүдэх ажиллагаатай холбоотой асуудал дээр прокурорын яллах одоо энэ байр суурийг бол бид бол ойлгоогүй. Шүүх одоо буцаас нь буруу гэж үзэж байгаа. Прокурор юу гэж харж байгаа вэхээр хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доволдуулсан хорлон сүдэх үйл ажиллагааг элбэг доржийн дэмжлэгтэй зохион байгуулсан гэж хэлж байгаа. Тэгэхээр бид хэлж байгаа эрүүгийн хууль заасан хорлон сүдэх гэмтрэг бол объект шаарддаг. Өөрөлдвөл одоо хуулинд бол тодорхой зааж байгаа хүн амын амьдралыг хангах одоо объектыг эвдэгсэн, сүйтгэсэн үйл ажиллагааг нь доголдуулсан бол гэмтрэгтэй тооцно. Цэвэр усны сон. Тэгээд одоо бол тэгээ бид хэлж байгаа. За прокуророо яг аль объектыг хорлон сүтгэхээр завдцсан гэдэг чи асуудал болж байгаа байхгүй хууль зүйн мэргэжлийн үед. Тэгээ юу гэхээр засгийн газраас бол онцгой ач холбогдолтой объектуудын барилга байгууламжийн жагсаалтыг баталдаг. Өөрөлдвөл одоо засгийн газрын 13 оны 91-р тогтоолоор цагдаа дотоод зүйн цэргийн хамгаалтанд байх онцгой объектын жагсаалтыг баталсан байхгүй. Тэн дээр юу гэхээр үндэсний олон нийтийн арга телевизийн төв байр, ус хангамжийн их үүсвэрийн байгууламж, дулааны цахилгаан станц, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн лаборатори, халдвар өвчин судлалын лаборатори гэдэг онц чухал объектуудыг заасан байдаг байхгүй. Тэгэхээр энэ объектуудын алинд нь халдсан. Хорлон сүдэх гэмтрэг бол объект шаардна. Тэгэхээр объект байхгүй. Прокурор ялах дүгнэлтэндээ объект гэдэг үгийг авчдаг байхгүй. Хасч хаяад хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулсан. Тэгэхээр одоо хийсэл болчихж байгаа байхгүй. Уг нь хуулийн тэр объект гэж үг байгаа. Байлгүй яг объект. Уур амьсгалыг эвдсэн байж тээ. Улс төрийн сэдв үүсгэсэн. Тий, тэгэхээр бол хорлон сүдэх гэдэг бол үйл ажиллагааны хувьд бол нэг талаасаа бол одоо тий. Тэгээд давчхандаа бол бид юу гэж хэлж байгаа вэхээр за 5-7-ыг ашиглах тухай асуудал бол улс төрийн бодлого, төрийн бодлогын талаасаа бол бодлогын өрсөлдөө. Тэ нэг талаасаа бол бодлогын өрсөлдөө. Бодлогыг зөвшөөрч болно, зөвшөөрөхгүй байж болно. Бодлогын зөрүү байж болно, бодлогын өөр байр сууриуд байж болно. За бодлогын одоо энэ зөрүүг яаж өөрчлөх, яаж застах юм бэхээр шинэ бодлого дэвшүүлж застдаг. Тэрнээс биш өмнө бодлого дэвшүүлсэн улсуудыг гэмт хэрэг тооцож застдаг юм аа. Энэ бол одоо үндсэн хуулийн заасан хүнийг яг үзэл бодол итгэл үнэмшлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хөдөлж болохгүй гэдэг үндсэн хуулийн зарчим, эрүүгийн хуулийн зарчмыг шууд зөрчиж байна. Ялангуяа тэр гэрээг бол байгуулаагүй, гэрээ хэрэгжээгүй. Дээрээс нь энэ төрийн бодлого босруулах үйл ажиллагаа.
Энийг залруулыг бол яг сонгуулиар олнох болоод шинэ бодлого дэвшүүлэх замаар засдаг болохоос ч өмнө бодлого дэвшүүлсэн улсуудыг хордон зүтгэх гэжсэн тийм ээ албан тушаалд уруулан ашиглажсэн гэдэг бол энэ бол хууль зүйн хувьд бол одоо буруу үйлдэл юм аа. Энэ бол одоо байж болохгүй зүйл юм аа гэдэг ийм зүйлээ хэлсэн. За одоо бид нар бол шүүхийн шийдвэр бол бичээр гараагүй байна. Тэгээ шүүхийн шийдвэрээ бичээр гарахаар нь аваад тэгээ бид нар бол одоо давталцах журмал гомлоо гаргана гэж байна. Машинтай холбоотой асуудлаар манай бид ингэж бодож байна. Өмгөөлөгчөө яриулчаад процессыг тэгээд дараа нь асуулт хэлцүүлгээ явуулах. Тийх үү тийм. За тэгээд За би ерөнхийдөө бол одоо машины хавтал дээр их анхаарч ярьсан. Гэхдээ сая Орсын өмгөөлөгчийн юм дээр ер нь энэ хэргийн анхаарал татсан гэсэн нь эргүү үйл ерөнхий ингээд тусаа ингээд 16 дугаар зууд энэ хорон зүйдэх штеп. Энэгээр одоо нийгэмд идэвхтэй анхаарлыг татуулсан байхгүй. Сая Орсын өмгөөлөгч ярьчлаа. Энэ ялах дүгнэлт 11 дугаар тал дээр юу гэж өчөж орж иж байгаа нэхээр хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж хорлон сүйтгэхийг завдсан гэж. Гэтэл одоо энэ ялж байгаа зүйлчлэлийнх нь буюу эргүү үеийн 19-гийн 1 дээр нь хүн амны амьдралыг хангах объектыг сүйтгэсэн гэдэг. Өөрөөр хэлбэл гэмтрийн нэг материалын шинжийг агуулж байгаа нэг үгийг аваачиж байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо 19-6-ад одоо эргүү үеинд байхгүй юм шинжтэй гэмтэргээр ялах болчиход байгаа. Тэгээ манай өмгөөлөгчдийн хувьд бол энэ асуудыг хөндсөн тийм ээ. Одоо Орсын өмгөөлөгч байнга тэр объект нь аль юм бэ? Чинь одоо устгахын тулд нэг ядаж нэг хүр зэйтүүч юм уу те нэг машин унаа ядаж нэг бензин юу байдгийг тийм ээ хэн нэгэн үнтэй одоо тохироод маргааш авшаа гэдэг юм энэ үйлдэл нь хайцсан юм бэ гэдэг дээр 3 өдрийн турш улсын ялагч шүүх бүрэлдэхүүнч энэ хорон зүтгэх талаар нэг ч асуулт асуугаагүй нэг ч асуугаагүй. За бид тэр одоо өмгөөлөгөөс сүүлийн үгээр энийг асуухгүй мүү энэ чинь ер нь одоо ажил байна уу байхгүй гэхээр асуусан гэдэг. Юу асуусан бэ гэхээр гэрээний тухай асуусан гэж. Тэгэхээр буцаага бид нар асуусан тийм. Тэг гэрээ байгуулахаар яах юм бэ? Юу сүйтгэх юм бэ? Юу дэлбэрэх юм бэ? Энд тэгээд ингэсгээд нэг юмны 3 өдрийн турш дийлэнхтэй нэг машины тухай ярьсан тийм ээ. Тэр нэг гэрээг одоо зөв буруу байгуулсан тэр гадаад үг хэллэгүүдийн тайлбарыг нь ойлгохгүй асуудал өгсөн. Энийг би дурдах гэсэн юм. За хоёрдугаар юу ярих гэж байна гэхээр бас энэ сорчлохгүй тухай айгүй анхаарал татах зүйлүүдийг бас Орсын өмгөөлөгч хөндсөн. Манай үйлчлэгч үрдлөөрөө ярьсан. Шинжээчнэр үрдэлд дурдсан те. Энд төсөл хэрэгжих юм бол 5-7 нөөсөө сорчлохгүй юм байна. Сайнтай муутай ингээд нийлүүлээд одоо те стандарт хангасан энэ одоо бүтээгдэхүүн гарах юм байна. Тэр нөгөө бусад нөгөө байгаль бүгд нь ярьсан. Гол нь сорчлохгүй байна гэдэг чинь бид нөгөө Монгол ашигтай дээр нь одоо бүхэлд нь тэр нөгөө нөөцийг залтсан билээ шүү дээ. Тэр аливаа ашигт малтмлыг сорчил болгохгүй гэсэн. Тэгэхээр нэг ийм асуудал. За сонирхол татхууц нь айгүй би зүгээр одоо таашааж байгаа нь манай шүүх хуралдаан дээр суусан иргэдийн төлөөлөгчд бол эрхцөө мэдлэгтэй хөгс суусан, залуу хөгс суусан. Маш анхаарал таандсан. Гэмбүрөөгөө гэдэг үгс. Хуульч мэрэгчтэй охин суусан тийм ээ. Маш анхааралтайгаар бүх үйл явцыг тэмдэглэж бичиж аваад 3 хоногийн турш. Юу н өмнөх олон хуралдаанд суудаг манайхан бол тэгсээгээд нэг нойрмоглож байгаад ингээд шүүхийг харж агаад дүнждэг. Тэр хүүхд бол хувийн байр суурь бол баталгаатай аюул сайн илэрхийлсэн. Ягаад гэвэл бүх үйл явц бодтой дүгнэлт өгч чадсан. Эндээс үйлдэж байгаа нэхэр нөгөө шүүнээс хасганд оролцож байгаа иргэдийн төлөөллийн тэр нөгөө эрх чадамж юу н хэрэгтэй мүү хэрэггүй мүү гэдэг асуулт. Тэр хүн чинь буруугүй гэдэг хахад тэр хүний одоо тэгвэл дүгнэлтийг бид нар яаж үнэлэх юм бэ те? Тэгвэл тэр хүн яахаас суулгаад байгаа юм бэ? Гэдэг асуудал дээр ач холбогдолгүй одоо орхигдсон гэж бас хэлмээр байгаа. Нөгөө одоо хамгийн сонирхолтой нь явж байгаа миний үйлчлэгчийг яллах болсон одоо нөгөө нэг зүйлчнүүд машин болчихсон байхгүй. Нөгөө хорлон сүйтгэх мөтгөх бол асууж масуугаад одоо явсаар байгаад ерөнхийдөө мухардалд орсон. Бүх шинжээчнэр орж ирээд ялангуяа одоо энэ нүүрс мөрснөр ясан бол нэг тооцооллын алдаа гарсан байна. Бид нэр бас энэ дээр нэлээд Орсын үйлчлэл төлөв ажиллаж тодорхой асуусан. Одоо биднээс бичлэгийг нь авж байгаа шүүхээс авчаад энийг бол бас олон нийт бий болгож болох байх. За машин дээр яасан бэхээр Ганбаатар гэдэг одоо шинжээч томилогдсон. 2010 онд үйлдвэрлэгдээд 2010 онд 8 сард Монгол улсад орж ирсэн Lexus 570 гэдэг машиныг хямдхан авсан байна гэдэг асуудлыг хөндсөн. Тэр үед одоо энэ машин 130 сая төгрөг хүрэх ёсгүй гэдэг үнэлгээ гаргаж байгаа юм л да. Тэгээд шинжээчийн дүгнэлтээр юу гэж нэхэр энэ машин бол майлаар хэмжигддэг. Гүйлтэн тийм ээ одоо. Монгол улсын одоо уртын хэмжээс бол километр гэдэг одоо хэмжлэлтэй гэж хэмжигддэг. Шинжээчийн дүгнэлтээр километр гэдэг одоо үзүүлэлт байж байгаа. Тэгсэн мөртлөө машины нэг одоо хянах самбар дээр байгаа майлын дүнгийн тавьчихсан. Нэг майл чинь ойролцоогоо 1.6 км-ээр тооцогдсон. Тэгэхээр одоо бидний тооцоолж байгаа бараг нэг 70,000 км-ийн гүйлтийн зөрүү гарч байгаа байхгүй. Тэгээд шинжээчийн дүгнэлтэнтэй асуудал тавиад явангууд шинжээч өгдөг гэхээр ер нь бол би алдсан байна. Энэ гүйлтийн нь бол одоо болохгүй ингээд. Гэхдээ та нар энийг гүйлтгэхэд ойлгоо гэж.
Тэгэхээр бид нар асуусан энэ чинь одоо 3 ойлголттой болчлоо шүүх хуралдаан дээр километр, майл, гүйлт гэдэг. Бид нар аливаагаар нь шүүх хэний чинь тийм ээ одоо аваад дүгнэх юм бэ. Тэгсэн мэтлээ дүгнэлтэн дээр нь болохоор машиныг одоо километрийн одоо заалт болвол үнэлгээнд хамгийн том одоо индикатор болно гэж загцсан. Тэгэхээр бид нар майлаар хэмжүүлэхээр бид нар ашиггүй шүү дээ тийм ээ тэр чинь их явсан. Гэхдээ 2013 онд энэ машин 12 мянган зарим 8 мянга гэж яг барьж ирсэн жолооч нь бол 10 орчим мянган майл явсан ийм машин авсан гэж. Одоо Монголд бараг шинэлэх гэсэн үг л дээ ер нь бол тийм ээ. Яг Монголд орж 2 жил гарсан болчихсон гэдэг нь шалтгаан тавиад. Тэгээ шинжээч 19 онд гүйсэн майлыг одоо хэмжээсийг 13 онд байгаа мэтээр тооцоолоод тавьчихж байгаа. Тэгэхээр яагаад ингэж юм бэ гэхээр тэр үед юм харьцуулах боломжгүй байсан гэдэг. Тэнгүүд одоо миний өмнөөс одоо Орос хүмүүс шинтер энэ дүгнэлтээр гомд гаргасан байгаа. Энэ дээр нөгөө нэг одоо прокурорын байгууллага бол хүсэлтийг хангаагүй орхиод тэгэхээр өөрснөө хуваараа шинжээж томилоод бид нар юунд хандаад үнэлгээний компанид хандангууд 2013 онд энэ машин 210-аас 115 сая төгрөг байх дундаж үнэлгээний боломж байна гэж гаргаж байгаа байхгүй юу? Давноо ариун юу лээ эстимэт ариуч эстимэт гэдэг компаниуд. Тэгэхээр эндээс зүгээр энэ хоёрын хооронд 40 сая төгрөгийн зөрүү гарчиж байгаа. За тэгээд хамгийн сонирхолтой нь болонгууд ерөнхий байгууллага нь энийг 165 сая төгрөгийн дотор багтаагаад аваад гэдэг юм юутэй. Одоо лимиттэй. Тэгэнгүүт энэ миний өсөж болонгууд 130 давцсан. Тэгээд шүүх хурлаар асууж байгаа энэ отхон төцөг ерөнхий нэгтлэг гасан. Үлдсэн 35 сая төгрөгийг яасан бэхээр хэмнэлт болсон. Хэмнэлт болоод байгууллагатай ашигласан гэж. Шинжээж юу гэж ярих вэ гэхээр 13 он 120 мянга байсан юм шиг тооцоод тэгээ 13 онд 10 оны 5 тал гэдэг чинь бол Монголд бас ховрхон байсан билгүй дээ. Юу зүгээр энгийнээр утгаад. Тэгээд одоо энэ машин ямар үнэлгээтэй вэ гэхээр одоо 73.5 сая төгрөгөө 7 жилийн өмнөхөөс 1.5 сая төгрөгөөр л хямдарсан гэж. Тэгээд бид нар тэгвэл одоо ямар ч машины гүйлтийг одоо хэдэн одоо юу гэдэг жилээр биш хэдэн сараар машин авснаас хойш 10 саяар хямдардаг гэдэг шүү дээ. Тэгээд тооцоол чинь тэгээд нэг ойлгомжгүй байна. Тэгэхээр ямар хувьсгч 1.8-аар үржих юм бол энэ машин 2013-нд 150 сая байх боломжтой гэж байгаа байхгүй. Тэгээд шинжээчийн дүгнэлт өөрөө маш эргэлзээ дагуулсан. Тэгээд бид нар асуусан шинжээч нараа та нарын үнэхээр одоо юу гэдэг мэрэгжлийн ур чадвар хүрээгүй бол татгалзах хэрэг эдэлсэн нөхөр нэг нь ч эдлээгүй байгаа байхгүй. Нэг нь ч эдлээгүй. Би энийг үнэлэх боломжгүй байна. Одоо шинжээч надад тийм харьцуулах юм байгаагүй. Тийм учраас би энэ тэндээс ингэж одоо 2019 оны 5 машинуудын үнэлгээг авч байгаа тэгээд 50-аад харьцуулсан байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр та харьцуулах боломжгүй болоод би энийг үнэлэх боломжгүй байна гэдэг одоо эрх нь бол энэ хуулинд байж байгаа байхгүй. Эрүүгээр шалтгаан хуулинд заасан. Энэ эрхээ эдлэх нэг сонирхол тэнд байхгүй. Тэгээд явж байгаа нэг шүүхийн дүгнэлтийн өөрийнх нь үндэслэл нь болонгууд шинжээчийн дүгнэлт болчихдог. Тэгээд үнэлгээг хийх ур чадвартай одоо экспертүүд байна уугүй юу гэдэг дээр бид нар одоо үйлчлэл эргэлзэж эхэлж байгаа юм л да. Одоо зүгээр магадгүй улс төрийн нөлөөлөлд ороогүй хэрэг байсан бол энэ аль дээр буцна. Шинжээчийн дүгнэлт тийм эргэлзээтэй хахад ямар ч үг шийдэхгүй юм. Энэ дээр өмөлөж бид нар жоохон одоо сэтгэл дундуур байгаа. Шүүх өөрөө нөгөө нэг одоо би даасан хараат бус байдлын чадамж нь дархлаа нь одоо нэмгэрчээ юу да дахиад вакцинжуулах шаардлагатай биш үү гэдэг дээр бол эргэлзэж байгаа. Тийм учраас ямар ч одоо компани 30 сая төгрөгийн 35 сая төгрөгийн хэмнэлт авчгаад тэрийг нь аудитор тогтоогоод байгууллагад ашигласан байна гэдэг нь тогтоогоод ирэх одоо мөнгө шийдвэрлэх ёстой хүн нь чи энэ даваараа гэснээр 30 сая хямдруулсан байхад магадгүй шагнагдах ёстой байх. Зүгээр энгийнээр бодоход. Зүгээр ганц буруутгаж байгаа юм нь өөрийн хамаарал бүхнээс авсан байна гэдэг л нэг одоо өгөгдөлтэй. Гэхдээ тэр хүн одоо юу гэдэг яг нэр заасан хүнээс биш хуулийн этгээдээс судалж авсан байгаа. Тэр одоо их сайхны дүү байх нь бол одоо хямд үнээс санал өгж байгаа нь ач холбогдолтой болохоос биш инх сайхны дүү байх нь бол ач холбогдолтой биш гэж бид нар үзэж байгаа. Зүгээр улсын ялагч юу гэж асуугаад байна гэхээр та компани сонгосон юм уу гэдэг. Тэгээд энэ мягад өсөл дээр бол илүү их компани сонгох одоо нөгөө нэг ажлууд нь болонгууд одоо үнэлгээ юу гэдэг илүү их нөгөө одоо компани хүний нөөцийн чадамж шаардсан ажлуудаар компани сонгодог. Тий. Материалын зүй одоо үндсэн хөрөнгө худалдаж авах дээр бол үн чанар хоёр нэгдүгээрт байдаг юм а гэдэг тайлбарыг бол удаадаага тавиад байдаг. Тэгээд хүлээж аваагүй. Ер нь бол одоо юу гэдгийг шинжээч нарын одоо дүгнэлтэнд бол өгүүлбэрийн баг бол аюул сэтгэл дундор байгаа. Тэгээд шүүхийн шийдвэрт бол шинжээчийн дүгнэлтөөрөө баг хамгийн багадаа 50-60% одоо магадлалыг бий болгож идэг байхгүй юу. Шүүх шийдвэр хаашаа ирэх вэ гэдэг үндэслэл баг болно. Тийм учраас энэ дээр бол одоо маш хэрэгэлзээтэй тийм нөхцөл байдал үүсчихсэн. Тэгээд шүүх засаглалын бид одоо тэр бид даасан энэ байдал бол их хэврэгчсэн байна л гэж зүгээр би одоо өгүүлчиход бол тэндээс харсан олон ч бас одоо ажилд орж исэн. Тэгтээ бол тэгээд энэ ялах дүгнэлтэн дээрээс бас бид нар эргэлзээд байгаа.
Энэ дээр энэ нөхдүүдийг одоо инх сайхныг Бата гэдэг хүмүүс гэрчилдэг. Энэ хүн тагнуул хийсэн байна. Авилга авсан байна гэдэг. Тэгсэн мөртлөө инх сайхан гэдэг үнтэй нэг цуг дэрэгдэн байсан ганц ч хүнд байхгүй. Энэ одоо ганц машин зарсан хүн л байгаа. Хэдийн шинжээний дүгнэлт байгаа. Тийм учраас гэрч гэдэг нь яг тухайн зүйлийг мэдж байгаа хүнийг хэлнэ. Гэхдээ энэ дээр яадаг гэхээр хохирчоор томилсон хүнийг мэдүүлэг байгаа. За би одоо хохирсон байна. Тийм учраас би хохирлоо нэхнээс цогцолмаа гэж хүний мэдүүлэг. Дараад нь нямдарж гээд хүний та намайг томилж байгаа юм бол би мэдээ төрөө төлөөлөөд хохирлоо нэхнэ гэдэг. Их мэтлэнгээр ингээд дамжим шинжтэй нөгөө нотлохомтой их сурвалжуудыг тайлбарлаж хэлж байгаа хүмүүсийг эмчээ дандаа одоо ялах дүгнэлтэн дээр шүү дээ. Яллах үндэслэлд байгаа тавцсан. Гэтэл бодит байдал дээр хэргийн гэрч гэж юу юм тийм ээ? Үйл өмтөг гэрчлэх одоо тэр бодит гэрч мөн үү биш үү гэдэг асуудал өөрөө ялах дүгнэлтийн нэг чадамжийн одоо эргэлзэлт болгочтой болчиход байгаа байхгүй. Дандаа нэг тийм хохирчоор томилогдсон, хохирол нэгсэн, эсвэл сонссон, харсан би тэгж бодож гин гэдэг нэг субъектив дүгнэлтүүд ихтэй ийм одоо гэрчүүдийн мэдүүлгүүд байдаг. Одоо жишээ нь өдөр Батагийн мэдүүлгийг сонирхох юм бол үнэхээр тэр тагнуул юм бол энэ чинь баг буцаар болчихж байгаа байхгүй. Тэр нөхөр юу тагнаад байсан гэдэг. Энэ айгүй сонирхол татхуус энэ юм байна. Энийг шүүх анхаараач гэхээр авилга авсан гэж байгаа. Тэр чинь над төгссөн өндөр хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр тагнуул хийсэн гэдэг чинь өөрөө юу вэ хорлон сүдэх байх асуудалтай холбоотой эрсдэлтэй үүсгэр байгаа. Тэгэхээр энэний тэгвэл шалгах хэрэгтэй байтал ийм нэг одоо хэн шатдаггүй 16-гийн 2 цааснаар нотлуу зах байдал ногт нотлогдоогүй юм зүйлсүүдийг оруулж шийдчихээр бид нэр одоо яг энэс одоо зүгээр их сайхан зөв буруу гэдэг нь бол өнгөтч өнөг чухал биш. Хуулийг зөв хэрэгжилсэн үү, тийм ээ? Хуулийг одоо юу гэдэг одоо чөтгөрч байсан, одоо бурханч байсан нэг үгээр нэг нүдээр нэг одоо тийм коридороор хэрэгж чадж байгаа хэсэгтэл хэрэгцээ төрж байгаа байхгүй энэ дээр бол тийм л төсөл байдаг. Машинтай холбоотой асуудал дээр бол мөрдөн байцаалтын шинжээч томилогдсон. За шинжээчийн дүгнэлтээр танилцаад бид бол энэ дүгнэлт алдаатай болчлоо. Дахин шинжээ томилуулъя гэдэг санал мөрдөгч болон прокурор удаа дараа тавьсан. Яагаад мөрдөнд байцаалтын шатнд прокурорын шатнд гэсэн. Яагаад гэхээр шинжээч дүгнэлт гаргахтаа 19 онд очоод машиныг үзээд машины үндсэн хэмжигдэхүүнийг авахтаа шинжээч машины явсан одоо гүйлтийг 120,150 км гэж бичсэн байна. Наад чинь ингээд километрээр явчихжээ. Эн чинь 120,150 гэдэг чинь майл байхгүй да. Энийг километр шилжүүлвэл 168,210 км болно. Шинжээч 168,210 км-ээр машин үнэлгээ хийчихсэн байна. За тэгэхээр одоо энэ машиныг 13 онд хэдэн километр явсан бэ гэдэг нь хэвээр тач холбогдолтой. 13 онд хэдэн километр явсныг нь тухайн үед машин барьсан жолоочоос мэдүүлэг аваад өгөөч гэдэг. Жолоочонд би машин авах үед энэ машин 13,000 майл буюу үндсэндээ 18,200 км явсан байсан юм а гэд жолооч мэдүүлчихэж байгаа байхгүй. Тэнгүүд нь бид за тэгвэл одоо 13,000 майл буюу 18,200 км-ээр дахин үнэлгээ хийлгье. Тэнгүүд мөрдөгч зогсчихж байгаа. Прокурор зогсчихж байгаа. Тэнгүүд нь бид нар хэлж байгаа. За ингээд энэ 13 онд 13,000 майл буюу 18,200 км, 19 онд үнэлгээ хийхэд 120,150 майл буюу 168,210 км чинь энэ зөрүү чинь 150,000 км боллоо шүү. Тийм үү? 150,000 км-ээр үнэлгээ хийхэд энэ машины яаж үнэн унах вэ гэдэг нь бол ойлгомжтой. Яагаад энэний зөрийг гаргахгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг бид ярьдаг байхгүй. За тэгээд ерөнхийдөө шүүхтэр бид нар энэ машиныг одоо ажлын хэсэг одоо ажиллаад машиныг худалдаж авч байгаа одоо нэгтлэн санхүүгийн усудаас нь асууж байгаа. За та нар 13 онд машин авахдаа тийм үү 70 сая төгрөгийн машиныг та нар 55 сая төгрөг нэмээд 130 сая төгрөгөөр авцсан биш үү? Прокурор ингэж ялдаад байж тэгэхэргүй яаж тийм байж болох юм? 13 онд 130 сая байсан учраас бид нар тийм үү 130 саяар авж байгаа. Тэрнээс биш 70 хэдэн саяын машиныг дээр нь үнэлгүүгээр 55 сая төгрөг нэмээд тий тэгээ 130 саяар аавна гэдэг бол бараг л тийм ямар ч боломжгүй шүү дээ. Энд чинь яг зах зээлийн аншаарал ингэж авж байгаа шүү дээ гэд нэгтлэн ерөнхий санхүүч нь хэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдүүлгийг үндэслэлд яг дахин шинжээч рүү шууд явах хэрэгтэй байхгүй. Явах хэрэгтэй. Тэгээд бид нар мөрдөн байцаалтын шатанд дахин үнэлгээ хийлгээгээд хүсэл тавиад авахгүй болохоор шүүхэн шатанд бид нар 2 үнэлгээ компаниар үнэлгээ хийлгэж байгаа. За яг энэ үзүүлэлтүүдээ өгөөд 13 онд ийм 19 онд ийм үнэлгээтэй 570 маркийн машин 10 оны машин. За 13 оны үнийг гаргаад өгөөч 19 оны үнийг гаргаад өгөөч гэд үнэлгээ хийлгэж байгаа. Ариутгах системэд Дамно гэдэг 2 компани хийлгэж байгаа. Тэгэнгүүт энэ 2 компани 13 онд яг ийм маркийн машин 110-аас 115 сая төгрөгийн үнэтэй байна гэд үнэлгээ гаргаад ирж байгаа байхгүй. А энэ машин одоо бол зах зээл дээр 19 онд 80 сая төгрөгийн үнэтэй байна гэж. Тэнгүүд нь бид хэлж энэ одоо Ганбаатар шинжээчийн компани бидний үнэлгээ хийсэн компани бүгд тусгай зөвшөөрлөлттэй. Бүгд тусгай зөвшөөрлөлттэй үнэлгээ хийж байгаа. Энэ үнэлгээнүүд бол одоо зөрчлөө. Тийм болохоор бол буцаагаад дахиад үнэлүүлье гэдэг асуудлыг тавьж байгаа. Тэгээ шүүхэд хүлээж аваагүй. Тэгээ энэ хамгийн гол нь одоо
Их сайхангаа тухайн төслийн нэгжийн захиалаар хэд хэдэн зарчим барьсан байдаг. Төсөв хэвтрүүлэхгүй байх, тийм үү? Улсад хохирол учруулахгүй байх, төсвөө хэмнэх гэдэг зарчмаар одоо 130 саяар машин авч байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол одоо 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэдээ ялж байгаа. Энэ ялгаа бол цэвэр шинжээчийн километр майл дээр хийсэн алдаа. Энэ юунд нөлөөлөд байна вэ гэхээр эрүүгийн хуулийн энэ одоо эрх мэт албан тушаалын байдал ургуулсан ашиглах гэмт хэргийн одоо гэмт хэрэг тооцогдох хохирлын хэмжээ нь одоо хэмжээний хохирол буюу 50 сая төгрөгнөөс дээш бол гэмт хэрэг тооцох байхгүй. Тэнгүүд 50 сая төгрөгнөөс дээш гарахын тулд яг хуу дээш гарч байгаа энэ алдаа нь шинжээчийн энэ алдаанаас болоод 50 саяас дээш гарч байгаа байхгүй. 55 болц. Зориуд. Бид тэхийн тулд бид нар бол хэрвээ энэ үнэлгээгээ дахиад хийчих юм бол одоо прокуророо шүүгчээ тийм үү энэ үнэлгээ хохирол гэдэг байгаа юм чинь бүр доошоо буух нь юу н 55 50 бүр доошоо бууж байгаа. Тэгэхээр энэ бол нэг эрх зүйн талаас бол гэмтэрэг биш. А хоёрд бол энэ гэмтэргийн шинжтэй үйлдэл биш болж хувирж байна. Тийм болохоор манай өөрсдөгчийн эрх зүйн байдлыг сайжруулахын тулд хэргийг одоо тал бүрээс нь бодиттой шинжилэхийн тулд яг зайлшгүй дахин шинжээр томилно. Тэгээд шинжээч нь бол мөрдөн байц шүүхийн шатанд ороод бид нар асууж байгаа. Таны энэ юу гэж одоо юу гэж ойлгох юм бэ? Та майлаар явсан зүйлийг километр шилжүүлэхгүйгээр үнэлгээ хийсэн байх зөвшөөрч чинь гэсэн. Тийм байна л гэж байгаа. Одоо тэгээ яах юм? Энийг яг гүйлтгэл ойлгох даа гэхээр юу гэсэн үг юм тийм үү? Майлыг та километр шилжүүлээгүү. Нэг алдаа. Хоёрт гүйлт гэж юу яриад байгаа юм тийм үү? Ингээ одоо ингээ 3 хэмжигдэхүүний дунд бид одоо төөрлөө. Та километр гэж бичээд үнэлгээсэн. Тэгтэл машин чинь майлаар байсан. Тэгтэл одоо та километр майлаа болоод зүгээр гүйлт гэж ойлгоё гэж байгаа байхгүй. За энэ бол одоо энэ шинжээчийн дүгнэлтийг яг үнэлэх ямар ч боломжгүй. Энийг одоо яаж ойлгох юм? Дахин шинжээр томилъё гэдэг ийм л байр суурьтайгаар бид нар ярьж байгаа. Би нэг юм тэгээд сая яг машинтай бол бас ингэж яллаад байгаа манай нөөт ороогүй дүнгээр авчичээ гэж. Зүгээр инженеэр бодоход нөөт ороогүй бол ашигтай биз дээ. Нөөт орох юм бол ахаад энэ 13 сая төгрөг нэмэгдчих юм байгаа зү. Гэтэл одоо энэ дээрс мэрэгжлийн тэр нэгтэл нь орж ирээд манайх нэгдүгээр төрийн байгууллага биш ээ. Хоёрдугаар манайх нөөт төлөгч биш ээ. Гуравдугаар энэ гадаад худалдан авалтан дээр дотоодын нөөттэй холбоотой эрх зүйн зөвлөлт үйлчилдэггүй маа. Суутхан нөөт буюу тэр гадаад худалдааныхаа юунд ороод явдаг юм аа. Манайх өөрөө нөгөө нэг төслийн нэгж учраас хуулийн этгээд биш ээ. Нөөт төлдөггүй. Зүгээр энэ энгийн ингээд одоо юу харангууд хууль хэрэглээний хувьд манай улсын ялагч нар эднийг олж харж байгаа гэдэг асуудал айгүй эргэлзээд болчихж байгаа байхгүй. Тэндээс ингээд сууж байхад үнэхээр мэрэгжлийн одоо тэр одоо шинжээч нар энэ дээр дүгнэлт гаргасан юм уу нөөтийн тухай асуудал төр хөтлөн зүгээр нэг юу гэдгийг одоо улам ингээд амар том сүртэй болгохын тулд олон юм бичгийн цухлуу эсвэл үнэхээр энэ одоо хууль хэрэглээний явцыг хянаж байгаа одоо тэр мэрэгжлийн байгууллагын нөөтийг хүртэл энэ зөв одоо дүгнж орж ирэх ур чадварын асуудал зүгээр энгийнээр харагдаж байгаа юм. Нөгөө төр миний төлөвлөгч яаж яах нэхэр эрүүгийн хуулийн ерөнхийдөө 3 дугаар зүйлийн 1 тийм ээ 3-3-ын 1 дээр нэгээр ялдаад байгаа юм. Энэ надад нөгөө хамтран олцох бүлгэлэх байхгүй. Тэгэхээр манай усан хөтөлбөрийн өнгөөсөн ганцаархнаа тэнд ялдуулаад байгаа байхгүй тий. Нөгөө нөтөд бид нар хайж байгаа. Энэ хүмүүс хайч ба. Энэ 3-1-ийн 1 3-3-ын 1-ийг ингээ барьцсан болоод ядаж 2 хүн суух хэрэгтэй шүү дээ тэнд чинь тийм ээ. Хоёулаа сууж явах хэрэгтэй байхгүй. Тэгээд тусгаарлсан юм байхгүй тийм одоо те энэ үйлдэл дээр салгаад одоо юу гэдгийг хэн нэг татаж авчираа тусгаарлчихсан юм байхгүй. А үнэхээр одоо тэр нь байхгүй бол ядаж энэ 3-1-ийн 1 3-3-1 гэдэг юм авч явах хэрэгтэй. Хууль хэрэглээний хувьд тийм ээ. А тэнд одоо юу гэдгийг энэхээс сайд байсан сууж гэнэ үү одоо жирийн одоо гэмтрэг үйлдсэн одоо иргэн байж гэнэ хамаагүй. Үнэхээр л энэ хуулийн зүйл зал чирж оруулж ирж л байгаа бол энэ одоо нөхцөл шаардлагыг хангасан байх хэрэгтэй. А зүгээр нийгэм сэтгэл зүйд бэлдэж байгаа энэ угаасаа муу гэдэг агуулгаар бэлдсэн. Гэтэл тэр хууль хэрэглээний хувьд өөрөө манай ялж байгаа нөхдүүдийн ур чадвар нь ямар вэ гэдгийг эндээс харуулж байгаа. Нэг хүн суулгачаад хамтран оролцооны хэлбэрээр тэг зохион байгуулалттай гэмт үйлдгээр шийдчихэр чинь энэ хүн өөрөө одоо яасан захиалаад те одоо гүйцэтгээд хамт Тэгээ өөрөө нинжа байсан байна л да ганцаараа гэдэг. Ганцаараа бүлгэлцсэн байна. Тэгэхээр өнгөө төсрүүд айгүй төгтөө болчих юм. Мэтгэлц чадах болчиход байгаа байхгүй бид нар чинь. Энэ хуулийг хэрэглээд аргаар бид нар энэ хуулиар чи бид нар ярьж чадхаа болчлоо. Нэг одоо бид нар нэг юугаар цонхоор харах боломжгүй болчиход байгаа байхгүй. Энэ 3 4 2-оос дээш хүн байх хэрэгтэй гэдээ яллаад байдаг. Тэгээд нэг хүн тэнд авчир тавьчаад ингээд 3 хүний ял өгөөд байгаа мó 2 хүний ял өгөөд нийлүүлж өгөх гээд байгаа мó гэдэгс ахгуулаад
одоо зүгээр олон нийт төрөл хандлага энд хэн байхаас гэдгээс нь харахгүйгээр энэ хуулиудыг зөв хэрэгжилж гэнэ үү, зөв юм бичнүүд аягүй чухал байхгүй. Магадгүй маргааш надаар энэ асуудал ирнэ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр би тэр буруу хэрэгжилж байгаа хуулийн золиос болчмааргүй байхгүй юм. Тийм учраас бид нар бас нэг яриад байгаа хуульчтай хувьд. Ингэж болохгүй. Тэгээ дээрэс нь энэ гэрээний дотор газрын тухай хуулиудыг зөрчсөн байна гэдэг. Усан гүрч төр шүүхтэр ярьсан хуулийг гаргаж ирж байгаа. Тэгээ газрын тухай хууль чинь Монгол улсын бүх хуулийг мөрднө гинэ. Энэ чинь газрын тухай хууль орно. Газрын тухай хуулинд төр өөрөө бие даасан хяналт тавьдаг те зохицуултанд байна. Тэрнээс гэрээ болгонд ингээд одоо зүгээр одоо юу гэдэг хоёр компани хооронд төлөвчтэй Монгол улс хуулийг мөрднө гэж бичдэг. Тэгэхээр гэрээнд газрын тухай хуулийн одоо 19-ийн 1-ийг ч юм уу нөгөө төрийн одоо те газрын хялтаа зохицуулж байгаа захиргааны байгууллагын чиг үүрэгүүд бүгдийг бичихгүй. Нэг юм багц ойлголтоор явж байна. Прокурор наад газрын тухай хуулийг уншаа. Энд дээр төрийн чинь эрх мэдлийг хуулиар тогтоосон учраас гэрээн дээр тэр эрх мэдлийг юм уу баталгаажуулах зохицуулт байхгүй маа гэдэг. Гэх мэтлэнгээр ингээд яриад ахаар аягүй төвхтэй. Тэгээд дээрэс нь ингэж байгаа манай хүнийг бас яллаад байгаа нь. Компани хайгуулын төлгөө бие даасан энэ одоо ажлуудаа өөрөө бие дааж хийнэ гэдэг байгаа байхгүй. Тэгээд Монгол улс чинь өөрөө компани эрх зүйн бас зохицуулттай шүү дээ. Компани тухай зохицуулж байгаа байхгүй. Ягэнтэй чи компани байгуулсан бол чамд эрх өгнөө нөхөр те. Чи эрх хэдэлж байгаа юм бол өөрөө дангараа тэр үүргээ одоо юу гэдэг ялзан байвал ялзан мэ гавьяа шиг тэргээ хүлээ. Тэнгүүд манай улс ялгч болонгууд энэ компани чинь ингээд бие даагаад юм хийх гээд байна. Тийм учраас болохгүй гэдэг. 4 тэрбум долларын авж байгаа нөхдүүдийг бүх эрх мэдлийн бидэнд булааж авнаг бол энэ чинь нэгдүгээр түн мөнгө өгөхгүй. Хоёрдугаар компани тухай хуулиар чи хуулийг тэгэд байгуулсан бол төр төнд оролцох боломжгүй байхгүй. Чи ажиллаа хий, хариуцлага үүр. Харин бид нар хямдгаа хянаа шүү. Хүмүүслэнгээр ингээд энэ ялалмаарч та ялалсан гэхээр одоо яллаагүй юм шиг, яллаагүй гэхээр ялалцсан юм шиг юм чи бид тэгээд аргаа ороод өөрийнхөө захим зүрхэн дээр бичсэн. Ялсан юм шиг ялагчлаа гэдэг. Тэгээд аргаа ороод энийг л бичиж байгаа юм л да. Тэгээд хувийнхөө хувьд бол шүүх засаглалууд жоохон ирнэсэж байгаа. Шинжээчний дүгнэлт бол ингээд нэг талаасаа бол мэрэгжлийн туршлагатай бас олон хүмүүс оролцсон байгаа. Зарим талаасаа бол бас туршлага багтай гэдэг юм уу, бас одоо дүгнэлт гаргахад бас бүрэн бэлтгэдэггүй ч гэдэг юм ийм хүмүүс бас оролцсон байгаа шинжээчний бүрэлдэхүүнд. Тэгээ шинжээчний дүгнэлтийн дотор бас хүлээн зөвшөөрөх боломжгүй нэг хэд хэдэн заалт байгаа. Жишээ нь одоо 19 оны 4 сарын 25-ны өдөр гарсан шинжээчний дүгнэлтийн 6 дугаар асуултанд шинжээч дүгнэлт өгж байгаа байхгүй. Монгол улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасан 5 дугаар зүйлийн 3-т заасан заалтуудыг зөрчсөн байна гэдэг дүгнэлт гарч байгаа. Өөрөөр хэлбэл шинжээч яг үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэдэг дүгнэлт хийж байгаа байхгүй. Тэгэхээр бид тий шинжээч тийм дүгнэлт хийж. Тэгэхээр бид асууж байгаа. Та ямар мэргэжилтэй хүн бэ? Эдийн засгч уул уурхай хүн гэж. Энэ үндсэн хууль зөрчсөн асуудал чи үндсэн хуулийн цэц дүгнэлт юм биш үү? Шинжээч яхаараа одоо үндсэн хууль зөрчсөн асуудал дүгнэлт гаргадаг юм бэ? Тэгэхээр миний буруу байна гэдэг дүгнэж. Тэгээд дараа нь асууж байгаа. Шинжээчнээс бид асууж байгаа. Та бүхэн ингээд дүгнэлт гаргахдаа өөрийн дүгнэлтээ хийхгүйгээр шууд Улсын их хурлын даргын 2015 оны 1-р захирамжаар байгуулагдсан Улсын их хурлын нэр бүхий 10 гишүүний гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг шууд иш татаад тэндээс 5 заалт оруулж бичингүүтээ тэгээд хөрөнгө оруулалт талд давуу байдал үүсгэсэн байж болзошгүй байна гэдэг дүгнэлт хийж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар шинжээч таны дүгнэлтийг сонсомоор байна. Шинжээч яагаад улс төрийн байгууллагын ажлын хэсгийн дүгнэлтээс 5 зүйлд бүхэл бүтэн татаж оруулаад ирээд тийм үү. Тэгээд иш татаад тэгээд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд шинжээч яагаад дүгнэлт хийгээд байгаа юм. Тийм үү. Прокурор яагаад ялаад байгаа юм. Прокурор яагаад улс төрийн байгууллагын дүгнэлтийг ажлын хэсгийн дүгнэлтийг ялгах дүгнэлтэнд ашиглаад байгаа юм. Шинжээч яагаад мэргэжлийн дүгнэлт хийхгүй ажлын хэсгийн парламентын ажлын хэсгийн дүгнэлтийг шинжээчийн дүгнэлтэнд оруулж ирээд дүгнэлт хийгээд байгаа юм бэ гэдэг асуудал ярихлаар одоо тийм байна. Одоо бидний алдаа байна л гэж байгаа байхгүй. Тэгээ бид бол хийж байгаа. Улсын их хурлын ажлын хэсгийн дүгнэлтийг шүүх хэрэгжилж болохгүй. Прокурорч хэрэгжилж болохгүй. Энэ бол улс төрийн байгууллагын дүгнэлт нэг талын байр суурь. Тийм болохоор энэ шинжээчнэр ерөөсөө энэ их хурлын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд дүгнэлт хийгээд байна. Тэгэхээр энэ үл ерөөсөө ингээд цэвэр одоо улс төрийн дүгнэлт болчлоо. Нэг талаасаа бол эрх зүйн биш, мэргэжлийн биш. Тэгэхээр бол шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй байна. Тийм болохоор хэргийг буцаая гэдэг ийм санал тавиад байна. Ингэдэг шүү дээ шинжээч чинь бидний асуусан шүү дээ. Та нарт ямар баримтыг дүгнэлт гаргасан бэ гэдэг байхгүй. Бид нар тэзүүг нь хараагүй. Холбоот баримтыг үзээгүй. Бид нар гэрээ өгсөн тий. Тэгээд таас байгаа юм шүү дээ. Тэгээд танаас иш татсан бэхээр нөө асуултандаа хариулахгүй бас тий. Би өөр их сурвалжаас ингээ мэдээлэл авч тавингуудаа тэгээд ирээдүйд би болж магадгүй хөрөнгүүдийн одоо ашиглалтад тавиад ингээд дүнц юм аа гэд. Тэгээд тэзүү үзээгүй зөвхөн одоо гэрээний төсөл дээр хийсвэрээр дүнсэж. Гэтэ шинжээчнэр нэгс давуу тал бүгдээр энэ бол хийсвэр шүү.
Энэ бол өөрөө магадлал биш шүү гэдгийг хэлээд байгаа юм. Гэхдээ авилгатай тэмцэх газар бол тэзүү өгөөгүй. Одоо өөр бусад их сурвалж өгөөгүй. Тэгээд өөрснөө бусад их сурвалжуудыг одоо юу гэдгийг те интернет сайт майтаас ингэж мэдээллүүдийг хайж аваад олоод тавьсан гэж. Тэгээд харьцуулаад байгаа алдагдал гарна гэдэг нь 3 жилд 29.5 орчим сая тонн одоо нөөц олборлож байгаа Эрдэнэс 5 толгойн жилийн олборлолтын тооцооллыг жилд 30 сая тонн олборлох төслийн тооцоололтой харьцуулаад байгаа байхгүй юу? Тэр чи одоо тэгээд нэг жилд 10 сая тонныг олборлож байгаа нөхдүүд 30 сая тонноос одоо зүгээр энгийнээр бодоход ашигтай юу гэхээр ашигтай гэж байгаа. Гэхдээ л ер нь бол жоохон юм алдаа байна гэж тайлбарлаад байгаа мөртлөө тэр нь яхаар энэ гэрээ үнэхээр төсөл юм бол засч болно шүү дээ. Одоо хууль хэрэглээний хувьд ганц нэг зөрчил байгаа том тэрийг засаж болох юм л байхгүй. Тэгээд ашигт болгоны тухай хуулийг зөрчинө гэж өөрийг гэмтрэг юм уу гэрээнд ороод ирсэн зарим магадгүй бүгдээрээ мэдэхгүй учраас зарим нэг зохицуулт алдаатай байсан байхыг үгүйсэхгүй. Гэхдээ тэрийг засаад яваад ах боломжтой байх асуудал. Дээрээс нь засгийн газар гэдэг бүлгүүтэн кабинетийн одоо эрх зүйн зохицуулалттай тэр өргөн барих үйл явцыг ялгдах дотор байж байгаа ялгдагч энх сайхан нь энэ одоо гэрээний дотоодын төслийг улсын хурлын дарга энх болоод өргөн барьсан гэж байна. Тэр чинь өөрөө нөгөө нэг сайхан бэлэг гэдэг хүний эрх мэдэлтэйг урд давж гიშгээд хоёр хүн хоорондоо уулзж байгаад одоо ингээд энх сайхангаа өргөн барьцсан. Энэ чинь өөрөө бас нэг төрийн жаягаас авахгуулаад хууль өргөн барьдаг, тотал өргөн барьдаг нөгөө дарааллуудын асуудал байгаа байхгүй. Бичиж байгаа бичвэр нь хүртэл өөрөө нөгөө тэр одоо хууль хэрэглээний хувьд ямар эрэм дараатай байдгийг гэдгийг одоо яг шинжээчнэр бол ийм асуултанд явж байгаа юм л харилж байгаа. Ингээд тэгээ бид бол за ингээд хэрвээ төсвөрөгдсөн бол гэрээ баавд төсвөрөгдсөн бол Монгол улсад ашигтай байх ёстой гэж. За бага ашигтай байна гэж. За тэгвэл та нар ямар хэмжигдэхүүнээр үзэж байгаа гэхээр за бид нар 5-7 өнөөдөр ашиглаж байгаа хэмжээнд тооцоо хийж үзэхэд ашиг байгаа байна гэж. Тэгэхээр бид энэ төсөл чинь жилд 30 сая тонн гэж байгаа шүү дээ. 30 сая тонноор нь бодсон юм уу гэхээр үгүй гэж. 5-7 одоо ашиглаж байгаа хэмжээнд нь ихээр. Гэхдээ та нар энэ төслийн нэгжийн төслийн хэрэгжсэн бол жилд 30 сая гэдэг тонноор нь та нар энэ төсөл ашигтайгүй юу гэдгийг ярих хэрэгтэй болохоос ш. Одоогийн 5-7 ашиглаж байгаа тийм үү? Хэмжигдэхүүнийг тийм үү? Энэ төсөл ашигтайгүй юу хэмжихээр чинь буруу болчих юм шүү. Нэгд. Хоёрдугаар та нар энэ төслийн үр дүнд орж ирэх бүр өгөөжийг бүрэн тооцсон уу гэхээр тооцоогүй гэж. Тэгэхээр л одоо бидний хувьд бол за тэгвэл одоо буцаая. Үнэлье тийм үү. Өр гүйцэтгэлийн асуудал. Тэгээ шинжээчийн дүгнэлтийг бид зөвшөөрөхгүй байгаа. Прокурорын ялах дүгнэлтийг бас зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бас зөвшөөрөхгүй байгаа. Тэгэхээр ийм үндслүүдээр бид нар бол анхан шатн дээрч мэтгэлдсэн одоо давзаалдах журмаар гомдол гарахтай ч гэсэн энэ одоо байдлаараа бол бид бол бас гомдол үндслээ бичнэ л гэж тооцож байгаа. За манай нөхдүүдээс асуух юм. Асуух зүйл алга. Хэлэх үгч алга. Ер нь бол. Одоо ингээд толгойтой үсээ арзалгаад суухаас өөр юм надад алга. Авцаачлаач юм шүү. Гэхдээ мэдээж хэрэг манай өмгөөлөгч нар бол мэрэгжлийн хуульчид хуулийнхаа үг хэлийн хүрээнд яриад тань тийм ээ. За мэдээж хэрэг хуулийн хэлийнхаа хүрээнд ярихаас гадна бас мэдээж өмгөөлөгч учраас мэрэгжлийн ёс зүйгээ барьж яриад зөөлөн яриад байна. Ер нь бол. За яг ч үннийг хэлэхэд бол наач нь бол аймаар юм болсон. Одоо үндэсний эрх ашигын үүднээс ингээ хараад дүгнэх юм бол наач Монгол улсын эрх ашигнаас Монгол улсын одоо аюулгүй байдлын үүднээс хараад дүгнэх юм бол яг 90 оны өмнөх байдал сэргэж ийн гэсэн үг. Өөрөөр хэлбэл гаднаас шууд орж ирээд тэр их орончдын тийм ээ. Тэр гаднаас шууд ороод улс орноо хөгжүүлэе гэж ярьсан бүгдийг ялалдаг. Мөн үү? Тийм дэглэм тогтчлоо гэсэн үг байхгүй юу? Эргээд. Энийг л ойлгох. Энэ өөрөө маш ноцтой юм болцсон байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ төсөл хэрэгжүүл Монгол улс маш их хөгжих байсан. Тийм үү? Үнэн дээр одоо хэрвээ одоо ястай мэрэгжлийн шинжээчдийг авчрах юм бол 30 сая тонныг гаргана тийм үү? Монгол улс энүүгээрээ маш их орлого олно. Одоо юу гэдэг том бүтээн байгуулалт. Энийг бүр очиад нэгдүгээр зогсоож, хоёрдугаар зогсоохоор барахгүй ийм оролдлого гаргасан хүн бүрийг яллна гэдгээ зарлалаа. Хашраана. Яллна энэ чинь. Жишээ нь амар сайд Монгол улсын тусгаар тогтнолын төлөө өснийхэн төлөө авааччвэр тийм ээ зориод цаазсан тийм ээ. Яагаад манай хүмүүсийг яагаад зөвлөлтөд аваач цаазалдаг вэ? Яг бол харуулж явахгүй Монголын ард түмэнд. Та нар эх орныхоо төлөө яваад үзээрэй. Тийм үү? За тэгвэл та нарыг бол толгой дараалан сүтгэн шүү гэж. Тэгээ энэ яс эргэс хэрэгэт байгаа. Би нэг зүйлийг хэлмээр байна. Үнэнд дөрөв их чухал асуудал манай хойд хөрш анхаарал байгаа гэсэн.
4 асуудал. Одоо тун асуудал үүсгэж. Бүр хэвлэл мэдээлэлээр нь ярьд. Жишээ нь одоо Оросын хэвлэл мэдээлэл бүр дүүн дээр хүртэл одоо тэр 5-7-ыг одоо анхаарна. 5-7-ны нэг анхаарлах стратеги орд. 5-7. Оюу толгой. Эгийн голын цэглэгээ станц. Тийм үү? Төмөрцөн. Энэ дээр орсон бүхэн буруутсан, энэ дээр орсон бүхэн унсан, энэ дээр очсон бүхэн өнөөдөр бүгд шүүгдэж байгаа. Бүгд ядлагдаж байгаа. Эмгэнэлттэй нь юу гэхээр зэрэг ба штэ тийм ээ. Манай шүүхийн ажлыг гүйцэтгэж байна. Жишээ нь одоо өнөөдрийн ерөнхийлөгч, ерөнхийлөгч Баттул, ерөнхийлөгч Хөрөлсөх одоо тэр далдганаатайгаа оюун эрдэнэ одоо тэр нэг оюун эрдэнэ гэдэг нэг засгийн газрын хэрэглэх тэр хүн хөөрхөн амт политик гэж юусоо мэдвэхгүй. Энэ улс төр гэдгийг юусоо мэдвэхгүй. Бид нар ямар нөхцөл байдаг гэдгийг ойлгохдогчгүй бацаа. Бүр ойлгохдогчгүй бацаа. Тэгээ одоо харин твдчихсэн. Энэ хэд одоо ингээд шүүхээс болтох бүр шүүхэд нөлөөлөд шүүхэд засгийн газрын хэрэглэх газар өнөөдөр шүүхийн асуудал ирсэн гэж юм шүү дээ. Гэхдээ тэрэнд ямар бад байна. Хараа тус шүүхэл юм бол шүүхэд нөлөөлөх гэдэг үг юм шүү дээ. Шүүхэд нөлөөлөх гэж нийт зарлаад явж шүү дээ. Нөлөөлсөн. Тэг нөлөөлсөн. Нөлөөлөхөөс гадна наадахаараа дайлаа. Тэгээ хамгийн гол нь энэ их сайхны хэрэг дээр бүр бүгд твдэд байгаа байхгүй юу? Яг бол энэ нь бол нийтэд ойлгомжтой болохгүй бүр улаан цагаан болцсон. Одоо та ярьж бүр мэрэгжлүүднээс тодруулаад байл л та тийм ээ. Зүгээр энэ бол зүгээр улаан цагаан болохгүй. Хүн Монгол улсын ерөнхий сайд байсан хүн тэр тусмаа Монгол улсын хамгийн одоо хямралаас авч гаргаж ирсэн одоо хамгийн мэрэгжлийн өндөр ур чадвартай ерөнхий сайдыг авчиж мөн үү? Хоёр асуудлаар инх сайхан занагдсан юм байна лээ. Би энийг сүлд нь ойлгосон. Инх сайхан эгийн голын цэглэгээ станц барьна гэж хүссэн байхгүй юу? Мөн үү? Дараа нь 5-7-оор орсон. Гэхдээ одоо бол энэ чинь 5-7 төрийн албач биш компани тийм биз дээ тийм ээ. Төсөл хэрэгжүүлж байгаа. Бүх компанийнхаа хууль дүрмээр явсан. Мөн үү? Ямар ч асуудал тэрэд хэрэгжээч багт. Тийм ээ. Хамгийн гол нь энэний цаана юу яриад байгаа юм гэхээр ард түмэндээ ийм ашигтай төслийг зарлчихгүй юу? Тэгэхээр Монгол улсыг хөгжүүлэх төслийг зарлсныхын төлөө занж байна. Ийм төсөл санаачилсныхын төлөө занж байна. За занаа зогсохгүй тэрнийхэн төлөө хийлбэр яллаа. Тэр Болдбаатар гэдэг шүүгч ийм юмны гар хөл болоод явж байна. Энэ шүүх хуралд орсон хүмүүс нэг юм ойлгохгүй. Би харин та хоёрт одоо баяр хүргэе. Энэ бол ирээдүй энэ түүхийн шүүхийн өмнө очно. Түүхийн шүүхийн өмнө очно. За энэ бол үнэн шүү. Хин хиний гар хөл болсон гараад ирнэ. Энэнд оролцож энэ шившгэ утгасан улсууд харж байгаа түүхийн шүүхийн өмнө бол шившгэ амттуулж гарна. Гадны хөр бол гар бол болсон бол. Энэ түүх зүгээр орхидоггүй шүү. Тэрийг бол бүр баталгаатай л. Их сайхан цагаатах цаг түүхэнд ирнэ. Бүр цагаатахаар орох мандах цаг ирнэ. Харин их сайхны тэр үед ялж ирсэн тэр адгийн шаарнууд новшуулах цаг ирнэ. Би гэхдээ хэлээд байна. Одоо Монгол улс ямар сая нөгөө хар жагсаалтанд орлоо шүү дээ. Эн чинь яаж нөхөр энэ улс чинь нь шүү дээ. Гадны гар хөл болгоод байна. Тийм үү? Одоо манай тоглоом бодоод ш бүр илдэг. Гэхдээ одоо хард одоо Оросын сайт хэвлэл мэдээллүүд дээр 5-7-ыг л ста анхааран шүү гэж улаан цам ярьж байгаад авчиад тэр төслийг хийсэн хүмүүсийг ярлаа гэжлээ шүү дээ. Оюу толгой нь бол одоо геополитикийн зодонд орцсон байж байгаа. Яг бол оюу толгой ард бол Австрали, Английн ашиг сонирхол байдаг. Өнөөдөр Австрали, Английн ашиг сонирхолтой Оросын ашиг сонирхол мөргөлдсөн. Яг энэ цаг үе шүү дээ. Улаан цаг. Би зүгээр тэгэхээр би харин зүгээр нэг юм гайхаад байдаг. Одоо ерөнхийлөгч яагаад одоо гинтхэн ерөнхийлөгч болсныхаа дараа либерал арчил мухарцсан. Одоо бол геополитик ирв үе гэсэн. Тэ. Бүрдэрэгтэй үйл үзэгтэйгээр гар хаана мөрөглөө. Гэхдээ хамгийн гол нь бид нар ийм балмад, ийм дебил, ийм тэнэг байж болохгүй шүү дээ. Ерөнхийлөгч Баттулга маань ч гэсэн, ерөнхий сайд Хөрөлсөх маань ч гэсэн тэд нар ч яллагдсан шүү дээ. Их хурлын гишүүд. Их хурлын гишүүд яллагдсан шүү дээ. Одоо Монгол улсыг хөгжүүлэх гэсэн оролдлого бүрийнхээ төлөө шүүхтэр очиж шүү дээ. Оролдлого Монгол улсыг хөгжүүлэх гэсэн төсөл хийснийхаа төлөө шүүхтэр очиж. Тэр амар сайд гэж ярьлаа тийм ээ. Амар сайд бол 41 оны 7 сарын 10-нд буудуулсан. Буудуулахдаа өөрөө би нэг залбирал үлдээгээд
чөлөө аваа залбираад тэгээд одоо юун төлөө залбирсан? Би Монголынхаа ард түмний төлөө залбирлаа. Би бол Монголын ард түмэн тайртай Оросын ард түмэнд илэхтэй ийм хоон. Одоо энэ төрөмгийн эзлэн төрөмгийн илдэг орнууд бол дорой буруу орнуудын одоо төрийн тэргүүнүүдийг ингэж зовоодог ийм юу бүрэлдэхүүн ингээд зуршил болж байгаа. Тэгэхээр одоо би бол коммунистуудыг одоо ясан махнаас үзий яддаг гэж ингэж хэлээд бодуулсан юм бэл. Тэгэхээр би энийг яах хэлж байгаа гэхээр зэрэг өнөөдөр манай төрийн оргилд байгаа төрөний манай үйл нэрсэн энэ хүмүүс нэг амар сайдын зиндаанд байж үзээч гэж. Би тэр мөнгө хойсголон гэж хүүхэнтэй нэвтрүүлгэнд 15 онд орохтой хэлж ирсэн үг надад бодогч сая. Хойноос юм урдаас юм хаанаас шидсэн нэг чулуу ороод бутраад унахаар нь Монгол хүмүүс тэр бутарсан чулууг барьж аваад бие биенийг нүүлгээд байгаа байхгүй. Тэрний нүүлгэж байгаа гэрч бол ойрын одоо хэд хоног болж байгаа үйл явц миний сэтгэлийг шаналгаж байгаа. Ингээ сайхны асуудал тийм ээ. Тэгээд дараа нь Батүл өчигдөр Баяр Санжийн Баяр Батүл хоёрын асуудлыг би зурагтаар харлаа л. Тэгэхээр энэ усууд одоо ингээ шалгаж байгаа бай тэр нь гард юм байгаа. Тэрнтэй давхцаад өнөөдрийн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Оюун Эрдэнэ гэдэг залуу. Тэгээд нэг шударга 5 гишүүн гэдэг шүү дээ. Одоо бидний дотны найз тэнд зогсож илэн л. Энэ бол эмгэн л байхгүй. Өөр гадныхны тоглоом болц. Тэрийг мэдэхгүй. Мэдээч хийж мэднэ. Тэгээ харахад би одоо таяр хуульч хүмүүс байгаа учраас энэнд над тодорхой одоо хэрэг болдог л хариу өгч. Үндсэн хуулийн 49-ийн 1-т шүүх одоо хуулийн байгуул хараа тус байна. 49-ийн 2-т нь улсын их хурл ерөнхийлөгч ерөнхий одоо сайд засгийн газар тийм үү. Тэгээд улс төрийн байгууллага олон нийтийн байгууллага тэрвэтэл хувь хүн шүүхэд одоо шүүхийн хараа тус байдалд нөлөөлөх эрхгүй гэдэг. Тэгээд манай энэ үндсэн хууль бол үнэхээр хүнийхээ эрхийг дархлааж усан мундаг үндсэн хууль юм байна. Ойрдол би уншиж харлаа. Тэгээд Чимэдгөө хэлсэн байлээ шүү дээ. Одоо та нарыг үндсэн хууль баталж байхад чи 92 сая одоо сонгогч байсан юм байна. Тэрний 900 мянган хүнд нь санал явуулаад тэндээс нь 200 мянган хүний санал ирээд тэр саналын 44% шүүрдэж аваад 60 гарын хоног бид нар үг үйлдвэр дээр нь сууж хийсэн юм аа. Энийгээр хамаагүй оролдвол улс төрийн хямрал үүснэ шүү гэж бүр захиж хэлсэн мэт Чимэдгөө. Хэрвээ эдгээр Чимэдгөө амьд байсан бол өнөөдөр үндсэн хуулиар оролдож чадахгүй байхгүй юу? Тэгэхээр би энэ яагаад энийг ярьж байгаа гэвэл төрүүний Оюун Эрдэнэ тэргүүтээ тэр хүмүүс бид нар шүүх одоо прокурортой уулзаад прокурортой очиод ирлээ гэж ярьсан бүр. Одоо энэ бичлэг байж прокурор төгсөн. Энэ бичлэг нь үзег хүн прокурор руу очиж асуугаад бид нар тавуулаа очоо. Би очлоо. Тэгээд ерөнхий прокурор биднэрт бол одоо юу гэж ойлгуулж байна гэхээр зэрэг. Тэгээд энэ бүр 280 сая доллар маалар ингээд тэрий чинь прокурор хянж үзээд шүүх шийдсийн дараа юм шүү дээ. Энд чинь зориуд энэ ард түмний энэ maaсын толгойг эргүүлэх гэж тийм үү эдгээр бол үнэхээр хулгайч муу юм байна гэж үнэмшүүлэх гэж оролдож байгаа тактик гэж би харсан байхгүй. Тэгэхээр түрүүний ярьж байгаа одоо үндсэн хуулийг зөрчсөн асуудал мөн үү? Энэ өөрөө мөн байлгаа хаа. Мөн биз? Би бол тэгж бодож байгаа. Ийм залтар одоо шинэ шүүгчээс тийм үү мэргэжлийн одоо чиг үүргийг хэрэгжүүлэхэд улс төрийн албан тушаалтан, улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүнээс одоо нөлөөлөхийг хориглодог. Тэгэхээр ер нь бол одоо энэ дээр юу хаагдаад байна вэ гэхээр манай шүүх эрх мэдлийн одоо бие даасан хараа тус байдал бол улс төрийн одоо талаасаа бол алдагдаж байна. Өөрөөр хэлбэл ялангуяа одоо их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд хэргийн талаар одоо өөрийн байр сууриа илэрхийлж байна. Шүүхэд тэрийг нөлөөлөх гэж оролдож байна гэж харагдаж байна. Дээрээс нь одоо прокурортой уулзж байна. Янз янзын одоо асуудлуудтай ингээ холбогдоод байна. Тэгээ энэ бүхэн бол шүүгчээс мэргэжлийн үүргийг биелүүлэхэд улс төрийн дарамт шахалт болж хувирж байна. Дээрээс нь одоо шүүгч, прокурор, за өмгөөлөгч ялангуяа ийм хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хараа тусаар бие даасан байдлыг хэрэгжүүлэх ёстой улсууд улс төрийн харилцаанд яаж оролцох вэ гэдэг асуудал бол амин чухал асуудал болж байна. Ялангуяа прокурор, шүүхийн одоо албан тушаалтнууд улс төрийн харилцаанд тодорхой цензуртай оролцохгүй бол ингээд тэдний одоо ажлын хэсгийн бүрэлдэхүүн болж хувирч чадсан шүү дээ. Тэгэхээр бол одоо ерөөсөө байж болохгүй. Тэгэхээр бид нар одоо ялангуяа одоо энэ парламентын гишүүдийн одоо боловсруулж байгаа, засгийн газрын боловсруулж байгаа энэ хуулийн төслийн ажлын хэсэг энэ зүйлд бол шүүгч прокуроруудыг ордгийг одоо болиулах хэрэгтэй. Тэр ажил парламентын гишүүн, засгийн газрын боловсруулсан дээр хуультай холбоотой юунд шүүгч, дээд шүүхийн шүүгч ч юм уу, прокурор, ажлын хэсгийн гишүүн болоод орохоор улс төрийн тийм үү
нөлөөнд автж байна гэж бид хараад байгаа. Дээрэс нь улс төрийн одоо албан тушаалтан шүүгч прокурортой уулзахдаа одоо ерөнхийлөгч юм уу, ерөнхий сайд, их хурлын гишүүн, прокурортой уулзах, улсын дээд шүүхийн шүүгчтэй уулзахдаа нарийн одоо хэмжигдэхүүнтэй байхгүй. Ялангуяа хүний эрхийн үндэсний комиссийн одоо гишүүдийн оролцоотойгоо тэдний хараа хяналтанд ор уулздаг байдлаар бид нар улс төрийн харилцаагаа ингэж эрх мэдлээс нь ингэж заагалж ингэхгүй бол одоо бол ингэж бүгд нэг баг болчиход шүү дээ. Тэгэхээр энэ бол манай шүүх эрх мэдэл одоо хараат бас бие даасан байх байдлыг хамгийн том алдагдуулж байгаа зүйл. Их хурлын гишүүд шууд одоо шүүгч прокурортой ингэ уулзна гэдэг бол энэ бол одоо болохгүй зүйл. Шүүх хурлын процесстэй холбоотой надад хоёр асуулт. Эхнийх нь энэ шинжээчдийг одоо хэн томилдیں۔ Тэр мөрдөгч юм уу, прокурор нь байдаг юм, өөр хэн байдаг юм бол. Мөрдөгчийн дотор. Тэр чинь бол маш чухал этгээд байна шүү дээ. Энэ хүнийг яллахад, тийм ээ? Тийм байна. Одоо таны ярианаас би тэгж ойлгосон. Мөрдөгчийн тогтоолол амьддаг байгаа. Тэр мөрдөгч өөрөө мэдээд тэр нөхрөөр хийлгэнэ гэдэг юм байна, тий? За одоо мэднэ ер нь бол одоо тэр тэрийг томилж байна гэдэг тогтоолол гаргаад тэрнийх нь тэр томилж Тэр хүн бол өөрийнхөө одоо хэргийг заавал батлуулахын тулд хүнийг өөрийнхөө ч гэдэг юм уу, танил талаа ч гэдэг юм авчираад үнэлүүлчих болох нэ дээ. Болно. Тийм ээ. Манай өнөөдрийн хувьд тийм үү? Тэгээ хоёр талтай яг одоо шинжээчээр оролцуулахгүй нөхцөл байдлууд хуулинд бас байгаа юм. Тэгээ байгаа. Тэр одоо шалгуур хэмжүүрээрээ үзээд тэгээд одоо шинжээ томилох хэрэгтэй. Тий. Ер нь бол яг хөө шинжээчээр орж болохгүй, шинжээчээр томилж болохгүй нөхцөл байдлуудыг илүү л одоо босронгуй болгох шаардлагатай л гэдэг үг л дээ. Тэр хэмжигдэхүүн бол одоо хоцорчлаа гэсэн үг шүү дээ. Энэргээс харахад бол тийм байна. шинжээж өөрөө тэр бас өөрийнхөө чадамжийг бас мэддэг байх хэрэгтэй. Энэ хуулинд бас боломж байгаа юм. Миний одоо юу гэдгийг те мэрэгжлээс бол мэддгээс давцсан одоо асуудал байна. Би үнэлэхгүй, би энэ дээр оролцохгүй гэдэг тэр эрхээ эдлэхгүй. Шууд томилчингууд би одоо заавал хийх ёстой байна гэдэг нэг тийм ойлголт. Өөрөөр хэлэх юм бол шинжээчийн одоо эрүүл хэвсийн харилцаанд оролцох мэдлэг ур чадварыг дутагдж байгаа хэлбэр байхгүй. Тэгээд өөрснөө бүр хүн хэлмэгдүүлж мэдэх гай байна шүү. Тийм байна. За хоёрдугаар хэсгсрүүлж чаддаг. Уучлаарай, хоёрдугаар асуудал. Тэр би зүгээр сошиал дээрээс харсан энэ хурлын явцыг олон улсын байгууллагууд ялангуяа Америкийн элчин сайдын төлөөлөл 3 хоног ирж ажиллаа гэж тэгж мэдээлэл явсал та сошиал дээр энэ үнэн үү? Тэрээс дотороос болохоор мэд. Гадаад хүмүүс. Үгүй дотор бол тийм хүн байгаагүй юу? Байгаагүй. Тэгвэл тэр худлаа байна шүү дээ. Тэр яг зүгээр олон улсын байгууллага холбоотой анхаарч байгаа гэдэг бол давхар явуулдаг гэсэн. Оролт босууд бол ажилтгчаар сууж ийн гэж бол тэгээ сонссон тий. тэр шүүх танхим дотор суугаагүй юм байна тий. Шүүх танхим дотор сууж болно. Яг суусангүйг нь мэдэхгүй. Ер нь бол ажиглагчаар тодорхой осод байна гэж үл танилцуулж ирсэн. Уг нь бол нэг лого мод явуулаад байсан баг тий. Тэр бамбууштай явуулаад гарчаад байгаа юм. Энэ коронавирусын бий болсонтой холбогдуулаад шүүх хуралдаанд бол бас тодорхой хэмжээний зөвлөмж гаргацсан. Зөвлөмжтэй тэр чинь нөгөө хэргийн оролцсноороос гадна хөргөн оролцохгүй гэдэг. Үгүй тийм нэг зүгээр зөвлөмж шүү тэр бол. Тэгэхээр зөвлөмж хуулиа барих хэрэгтэй. Хуулийн дээр бол маш хатуу заасан шүү дээ. Насан туршаагүй хүүхд тийм ээ. Одоо нууцын хуультай холбогдсон асуудал биш болвол бүгд нээлттэй байна гэдэг шүүх хурал. Нээлттэй юм. Хаалттай авдаг гэдэг хурал. Яг зөв байгаа. Шүүх хуралдааны явцыг бол шүүхийн гадна дэлгэцэн дээр бол бас бичгээр үзүүлж ирсэн. Одоо шууд дамжуулаад тэрийг нь бас хэл мэдээллийнхэн бол бас цааш нь дамжуулж ирсэн. Яг нээлттэй гэдэг тэр шууд дамжуулах гэдэг процесс бол явахын хувьд явсан. Зүгээр над юу гэж бодогдсон бэ гэхээр ер нь шүүх хуралдааны нээлттэй явуулна гэдэг бол зөвхөн одоо шүүхийн танхимд байгаа булангийн камераар бичээд нээлттэй болохгүй байна. Ер нь бол шүүх хуралдааны танхимд голдно тийм үү? Тэр хэргийн оролцогчдын одоо прокурор үгэлж байгаа бол прокурор руу камер эргэжчихдэг тийм үү? Өмгөөлөгч үгэлж байгаа бол эргэжчихдэг тийм үү? Тэгж яавал яг шүүх хуралдааныг тийм үү? Ил тод нээлттэй тийм байж иж ил тод нээлттэй болох юм байна. Түүнээс л нэг булангаас тийм үү? Танхимын булангаас ингээд тэндээс хараад шүүгч прокурор яллагч нар хэлээд байгаа юм тод сонсогдоод байт. Тийм үү? Тэгэхээр тэр шүүх хуралдааны дамжуулна гэдэг бол тэгж техникийн шинжил хийвэл илүү хүмүүс тийм үү? Хүмүүст одоо мэдээлэл авах боломж. Монгол улсын хуулийг сайжруулъя гэвэл тэр шүүгдэж гэнэ үү, энэ байцаагдж гэнэ үү гэдгээс үл хамааран Монгол улсын шүүхийн процесс өөрөө шудраг, ил тод мэдээж ирэх хаалттай асуудал нь хаалттай явд юм байгаа биз. Гагцхүү бүх хүн зөв ойлголттой байх. Үнэхээр зөрчил гаргасан, үнэхээр одоо яллагдах ёстой хүмүүс нь
шудраг шүүхээр шүүлгээд ялаа авдаг. Хуурамч, хилс эсвэл одоо ямар нэгэн байдлаар санаатай санаагүй будлаан дундаас үссэн хэргийг шударгаар нь шүүгээд за тэгээд зөв бурууг нь яг тогтоодог энэ процесс нийт иргэдэд бас давхар тань мэдгүй ач холбогдолтой байх ёстой юм шүү дээ. Уул нь тухайн үедээ ардын их хурал, Монгол улсын их хурал, засгийн газрын хуралдаан шаардлагатай асуудлуудаа ил болгодог чинь бас л 90 оны том ололт байхгүй. Тэм учраас их хурлын гишүүн бүрийн хэлж байгаа үг, их хурлын даргын хэлж байгаа үг, хөндлөнгөөс нь тэр хуралд оролцоод асуултанд хариулж байгаа мэрэгжилтэнгүүд, шинжээчид тэр ч асуудлаас хамаарат маш их олон хүмүүсийг татаж дуудаж оролцуулдаг. Тэр бүгдийг ард иргэд үздэг шүү дээ. Шүүх бол өөрөө яг бие даасан эрх мэдлийн байгууллагын нэг нь учраас яг нэгэн адил үйлчлэх ёстой байхгүй. Их хурлтай яг л адилхан манай монголчин шүүх засаглал гэдэг чинь бие даасан засаглалын нэг хэсэг нь шүү дээ. Яагаад бүх анхаарлыг улсын хурал дээр тавьчихад шүүх хурал нэг шоудер юм шиг. Одоо та нар би бол анх удаа бас ингээд тэр шүүхийн танхимд орж үзлээ л дээ. Тэр ширээ, сандал, цонх, агааржуулалт, ариун цэврийн орчин яг ном ёсоор одоо манай үндсэн хуулинд заасан байгаа хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч бололцоо байхгүй. Тэр зорчигч, орж гарч байгаа хүмүүс янз бүрийн шалтгаанаар орж гарч ийн тэнд чинь. Ажил хэргийн ч юм байна. Янз бүрийн одоо талд нь санаа тавьж зовж байгаа ар талынхан иргэд нь ч байна. Шүүх дотор ажиллаж байгаа хүмүүс нь байна. Дэндүү шоудер байна шүү дээ. Тэгээд би түрүүчийн хуралдаан дээр ярьсан байгаа Монгол улсад эдийн засаг хамгийн муу өөрчлөлт орсон салбар бол манай хуулийн салбар байна. Одоо энэ 30 жилийн дотор. Тэгвэл шүүх хурал нээлттэй байдаг. Яагаад бид үндсэн хурлын шүүх хурал нээлттэй байх хэрэгтэй гэсэн? Яагаад энийг гэсэн? Яагаад бол 90 оноос өмнөх бүх шүүх хурал хаалттай болсон. Хилмигдүүлдэг шүүх хурал хаалттай болчихдог байхгүй. Тийм учраас ард иргэдэг нөгөө хилмигдүүлэхээс болгоомжлоод шүүхийг шудраг байхаас бол зориултаар бүр зориуд хийсэн байхгүй. Шудраг иргэдэд зориулаад шүүх бол нээлттэй байна. За өнөөдөр та нар хэлмэгдүүлсэн бүх шүүхийн хурлыг одоо бид цагаатгах гэж байгаа тийм ээ. Бүгд хаалттай байсан. Тэгэд хаалттай шүүх хурлаа яваад байдаг гадаа нь гинт хэрэгтэн гэж зарлаад байдаг. Төр нөрөө. Ингээд сувталтлаад ардын дайсан гэдэг. Энэ нэгдүгээрт нь энийг их анхаараа. Тэгэхээр зэрэг би төрөвнийх амийг дуусгах чинь гамболдод бид нөгөө цаг жоохон хавчигтаа тэгээд яг одоо тэр шүүх процедур ингээд яриад ах юм бол хамгийн гол нь өнөөдөр аймаар юм нь ард түмэн энэ байдлыг хүлээн зөвшөөрөх гэдэг. Зөвшөөрүүлж байна л да. Зөвшөөрүүлж. Тарих ухаан. Одоо айдас тавьчихна. Одоо нийтээр 400 жилийн дараа гэгэрэн шүү дээ. Яг за тэгээд хамгийн гол нь яаж юм вэхээр энэ айдас бол бүр за улс төрчдийн дунд бол замаа алдсан. Энэ яг юм айлах процесс яг үндэ бол тэр хаан ресурсээс эхэлсэн. Петрос нөгөө стратегийн нэг Оросын чухал асуудал бол уран байсан байхгүй юу? Ураны асуудал байсан. Тэгэд Орос, Монгол, Канада гурвын хамтарсан. Канадын компани 51% өөрөө гаргацсан. Мөнгөө өөрөө гаргацсан. 51%. Монгол хоёр юу илээ те? Энэ хаан ресурс компани ураны олборлтын үйл ажиллагааг зогсоохын тулд тийм үү? Улаан цайм хөөлгөөд бүр улаан цайм. Гайтан тэр үед одоо их тийм зүрх муутай Бадамдорд сайд чиг ерөнхий сайдтай байлаа шүү дээ. Бид нар чинь нэг тийм одоо зүрх муутай ийм одоо холцохор өмтэй байлаа л да. Батуулд гэдэг ерөнхий сайдтай байлаа шүү дээ. Энэ бол өстой Монгол улс тусгаар тогтсон биш улс байна гэж харуулсан их муухай юм болсон шүү дээ. Шууд аваачаад улаан цайм Киренко яриад улаан цайм Оросын ерөнхий сайд ерөнхийлөгч нар ирж байгаа. Тэгээд тэр Канадын зөв зүгээр хуулийн дагуу олбортой хийжсэн Канадын компаниг тэгвэл тэр Канадын компани ганцаараа биш шүү дээ тийм ээ. Монгол Оростойгоо хамтарсан мөнгөний бол Канада гаргасан. Ингээ биднийг авчиад юу ч хөрөнд оруулаа хийсэн. Тэгсэн мэт тийм ээ. Хууль гаргасан учраас гэрээний нөхцөл зүйл. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэгээд та нар энийг их том бодлогоос нь хар. Төмөр замыг шууд тосоож байгаа. Уг нь төмөр зам маш том шинжилгээ хийж байсан. Мянганы сорилын сангаар тийм ээ. Дэмжлэгтэйгээр 200 хэдэн сая үлээд одоо энэ хүн хариуцсан. 150 сая. 150 сая доллар. Төмөр зам. Мөн үү? Энийг бас цосох хийсэн. Бас байхгүй болгоо хийсэн. Наа чи төр дөмч байхаар л ингэж байгаа байхгүй. Гэхдээ яг төр дөмчөөс байхаас гадна гол нь би зүгээр юуг нь хэлэх гээд байна вэхээр
Яагаад бид тусгаар ус шиг байж чадахгүй байгаа юм бэ? Бид бүрийн их олоод авцсан шүү дээ. Бид тийм үндсөөлтэй шүү дээ. Өнөөдөр хөрс ерөнхийлөгч Баттуулгач хөрсөгч оюутанд цэдэн болгоо ямар гонигтой хөв зохиол амсна одоо эрг санах хэрэгтэй шүү дээ. Зөндөл зөвлөлтийн төлөө явсан хамгийн сүүлд нь эх орноос нь авч яваад тэр Москвад хорж байгаа амь нас алдсан шүү дээ. Аргээр үр хүүхдийн харалт. Үр хүүхдийн харалт чи энэ эх орныхоо энэ их бусдын гар хөл болгочод цаг болохоор тэр өөрсдөө гар хөл илүү болгож байгаа улс чи ингэж алддаг байхгүй юу? Эдгээр ийм хувь заяа амсч яах гэдэг юм. Энэ монголчууд бид нар чи энийг үзэхээр нэг боллоо шүү дээ. Хичнээн ерөнхий сайдныхаа амийг алдав. Хичнээн төрийн зэтгэлтнүүдийн амийг алдав. Төр дандаа хүнийхээ эсрэг үйлдэл хийдэг явдлаас болоод байгаа шүү. Наад чинь төр хэрвээ оршин тогтныг бол хувь хүний эрхийг харгислал харин тийм учраас соогийн илтгэр бол бид нар өнцгөл батлагтай зориуд хувь хүний эрх хэрэгчлөө баталгаатай хангасан байхгүй. А нөгөөх нь болохоор яг бол төр бол хувь хүний төлөө гинт халдлага хийдэг, хоёр гинт хэрэгтэй алддаг, төр алддаг. Тэгэхээр одоо зүгээр явж эндээс дүнхээр энэ та бүхний ч одоо ингээд бий болгосон энэ ардчил үндсэн хуулийн дархлаа чадамжууд хэн хамгаалах юм бэхээр шүүх засаглалынх нь өөрийнх нь бие даасан хараа бус байдлаар л хамгаалахгүй бол энд одоо бид нар мянган сайн хууль юм уу те мянган одоо юу гэдгийг улс төрийн бодлоготонгууд мянган одоо мундаг эдийн засгчд байгаад ч шүүх засаглалын дархлаа өөрөө хараад бие даасан хараа бус байдлаар хэрэгжиж чадахгүй бол магадгүй одоо Орсын хүмүүс хэлдэг чинь те тэр бодлого гаргаад 4 жилийн дараа магадгүй тэр бодлогонд таалагдаагүй ч юм уу эсвэл бодлого нь улс төрийн нөгөө одоо өмнөх улс төрийн хүчнийг унах арга зам болдог бол энэ өөрөө одоо үр дүн гаргахгүй юм байна л да тийм ээ. тогтолцоогоо өөрчлөхгүй бол явахгүй юм. Ямар тогтолцоо? Бид нар ямар ч шүүхэн мянгаар тэр тогтолцоо би сая хэлгээ Батбол өндөр тасалчлаа л да. Юу гэхээр зэрэг хувь хүний эрх ашгийг хувь хүний эрхийг харгислалд одоо хүчрээс хамгаалдаг тийм төрийн одоо үйл ажиллагааны тэр нөгөөх нь болохоор зэрэг өмчийг тонул дээрмээс хамгаалдаг ийм л тогтолцоо руу явах хэрэгтэй байхгүй юу? Довчхондоо энэ тэр нь одоо бидний нөө хоос юу лээ Адам Смитийн хэлсэн үг манай Гамболд байнга ярьдаг нөө далдгаар юу лээ үл үзэгдэх гар энэ гавьягийн чинь нулимаад үл үзэгдэх гар хан мөрөглөө гэдэг төрийн тэргүүн хэлчихгүй юу? Тэгэхээр чи бид нар капиталист тогтолцооноос чухтаагаад амар сайдыг алддаг тогтолцоо руу яваад байна шүү дээ. Амар сайдын хэлсэн үг би түрүү мартчихлаа. Монголын төр зүтгэсэн үнэтэй халдаа гэж. Төр зүтгэсэн үнэтэй халдаа гэдэг. Төрийн төлөө зүтгэсэн үнэтэй халдаа. Монголын төрийн төлөө зүтгэсэн үнэтэй халдаа. Халдаа. Монголч айгүй айхтар хэлсэн байна шүү дээ. Монголын төрийн төлөө зүтгэсэн халдаа гэж. Тэр нь юу гэсэн төр зүтгэсэн үнэтэй халдаа байхгүй. Монголын төр биш. Төрийн төлөө тэр хүндээ халдаа. Төрөөлөл гадныхаа ирээд Монголын төрийн төлөө зүтгэсэн үнийг тийм ээ. Яг амаргаан ойлголтоор Монголын төр гэдэг бол өөрийнхөө зүтгэсэн хүнийг хамгаалж чаддгүй хүний зэвсэг хүний гарт зэвсэг нь болцсон. Гэтэ сосор орны хэлцээний юм дээр бол нэг асар чухал юмнууд одоо бид нар яг энэ эгэр одохгүй сосор орны одоо энэ сурталчилгаад үзэж санаа бол манай хамгийн тэргүүлэх чиглэл болох хэрэгтэй. Хамгийн тэргүүлэх. Одоо хүний эрх хэрэгчлийг хадгалгаас бүр яс хамгаалах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ийм төр болцсон. Би одоо дипломат нэр томьёо хэрэглэх юм бол Монголд дэ юура дарангуул тогтцсон. Дэ юура. Дэ факта биш. Дэ юура. Одоо шүүх хараа тус байдал алдсан. Одоо өгөө чөлөөтэй хэлэх юм бол эрүүгийн гэмтэрэг болцсон. Тийм өгөө чөлөөтэй хэлэх юм бол эрүүгийн тарааж яана гэдэг хэрвээ дарга нарын уур хөрөх юм бол эрх хэрэгчдийн уур хөрөх юм бол хувь өмчийг хураадаг болцсон. Шууд. Тийм үү? Ямар ч хууль молгүй шууд хураана. Гэхдээ тэгээд одоо хэвлэл мэдээллийнхэн эрүүгийн хуулийг очсон. Мөн үү? Тэр үедээ хэвлэл мэдээлэл очиж зогсохгүй онлайнаар санал бодоо илэрхийлсэн хүмүүс эрүүг эрх татдаг болсон. Одоо биш одоо би өгөө чөлөөтэй хэлэх юм бол эрүүг эрх татагтаад шууд ялав. Өөрөөр хэлбэл дэ юура гэж одоо хууль зүйн наа дэ юура чинь баримт нь одоо тэр шударга тавшуун прокурор очиж даран тусмыгаа гаргаад ярьж байгаа байхгүй. Тэгээд нөгөө прокурор шүүхийн хараа тус байдлууд бол одоо бол тэр хараат байслыг бид нар ч одоо хуучин болол очир утгаа ч юм уу багвандгаа инквайр хүртэл бол юун тэр шүүх мөнх рүү очиж тийм ээ юун тэгж ярих юу прокурор руу тэгж явж байсан урд нь байсан уу
Хараагүй. төрийн тэргүү Би л анхудаа сонсч байна. Үгүй хараагүй үстэй. Хараагүй. Манай ерөнхийлөгчнийг удаа давхиж очсон тийм ээ. Тэрнээс хойш одоо оюун эрдэнэ очиж байгаа юм байна. Үгүй тавуул. Энээс өмнө ийм яг ерөөлөөс бол энэ чинь хуулиар хориотой байна. Манай хэм чинь нөгөө иргэн бат болгоны бас гондоор үсээр гэж шүү дээ. Тэгээ хуулиар хориотой байна. Тэгэхээр энэ чинь одоо л яасан гэхээр зүгээр арчилсан нам, ардын нам гэсэн хоёр хүчний тэнцвэр дээр л тогтож байна. Эсвэл нөгөө зэрэмдэглэсэн будаа болцсон арчилч заа юу. Тэр бол одоо гадны гар хөл болцсон. Энэ зүгээр энэ хүчний тэнцвэр алдагдах юм бол одоо бол зүгээр л хуулийн хувьд бэлэн болцсон. Мөн үү? Шууд дарангуулдаг. Үр хөвлөл одоо бодсон. Таарээс нэг асуулт байна надаа. Энэ нөгөө илбэгдэрч гэж хүний дэмжлэгтэйгээр гэсэн нэг тийм яллах юм бай төлөв үлээн гэж чинь. Тэр одоо аль шаттай яваа юм. Тэр одоо Дэмжлэг нөгөө гэдэг юм ер нь багтсан юм уу? сайхан гойг бол ялсан нэг одоо 3 зүйл ангар ялсан ш. Тэрний нэг нь хордон сүдэх. Хордон сүдэх дотроо гол үндэслэл нь бол нөгөө сайхан бэлгийн өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл шүү дээ. Энэ үйлдэлийг одоо гүйцэтгэж их хурлаар энэ тогтоолын төслийг батлуулж гүйцэтгэх ажиллагааг элбэг доржийн дэмжлэгтэйгээр одоо гүйцэтгсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хордон сүдэх дээр бол элбэг доржийн дэмжлэгтэй гэдэг ийм үг явж байгаа. Тэгэхээр энэ хэргийг сая прокуророос иш хүүхээс тусгаарлаад мөрдөн байцаалтанд буцаачлаа шүү дээ. Тэгэхээр одоо тэр үйлдэл тэнд одоо хордон сүдэх гэмтрэг гэдэг асуудал тэнд дахиад шалгагдах нэ гэсэн үг. Илбэгдэрч гэж хүний дэмжлэгийг авсан уу юу гэдгийг дахиж шалгаа гэдэг ингээд буцаацсан юм байна тийм ээ. Одоо миний ойлгож байгаагаар бол энэ дэмжлэг авчээ гэж мөрдлөгийн дүн гарах юм шиг байна. Тэгэхээр тэр за илбэгдэрч гэж хүн дэмжсэн гэд ял авах уу? Одоо дээрэс нь энэ инх сайхан гэж хүн дэмжлэгийг авчээ гэд бас ял нэмэгдэх ёстой юм ч тийм. Гэхдээ цахилгаан станц барь гэдэг асуудал дээр ерөнхийлөгч дэмжихгүйгээр өөр хэн дэмжих ёстой юм бэ? Яагаад Монгол улсын ерөнхийлөгч өөрийнхөө нутаг дээр том төсөл хэрэгжүүлэх асуудлыг тавьж болдгоо. Ялж байгаа дүгнэлтийг бол бид нар харахтаа шүү. Илбэгдэрчийн дэмжлэг гэдэг чинь өөрөө 19-6 буюу хордон сүдэх тэр гэмтэртэй холбоотой ялж байгаа юм. Тэгэхээр энэ илбэгдэрчүүд нөхөр одоо ингэ сайханд нэг бөмбөг юм уу те нэг юм өгсөн байх гэдэг байгаа шүү дээ. Тэрнээс нэг юм сандаах хэрэгтэй шүү дээ. Бид нэр заавал нэг одоо битмиг материалын зүйлсийг л байхгүй болгох юм эсвэл одоо ашиглах боломжтой болгох. Тэгэхээр тушаалын өгсөн байна. Гамбалтгоо хувьд бол зөв. Мэдээж энэ ямар ч мягаад төслийг төрийн дэргүүн дэмжин штэ. Дэмжих асуудал байх хэрэгтэй байхгүй. Бодлогоор дэмжиж байгаа асуудал. Энэ бодлогын дэмжлэгийн тухай биш, үйлдлийн дэмжлэгийн тухай гэж бид нар харж байгаа тийм ээ. Онлын хувьд бол хэрвээ юм ялын тогтоолд орсон бол орсон. Одоо юу гэдэг одоо тэр ерөнхийлөгч асуун руу очиж за би тэр станцыг ч юм уу төрийн одоо нэг засгийн газрын тогтоолд дурдгдсан тэр объектууд дээр нэг асуудал үүсгийа. Одоо та юу гэдэг тэр ерхий хамаалагч хувьд харуул хамгаалтаа аваа гэдэг юм уу. Зүгээр энгийнээр одоо зүгээр одоо нэг хууль хэрэглээний үгээр биш тайлбарлахад бол ямар нэгэн гэм санаан дээр санаа зорилгоор нэгдсэн байх тухай асуудлаар яриад байгаа байхгүй юу. Тэгээс бодлогын дэмжлэгийг мэдээж одоо дэмжсэн байх хэрэгтэй. Тэгэхээр элбэг дөржгөө бол ямар нэгэн байдлаар хурж жоотноос адгийн багтаа нэг машины бензин өгсөн хэлбэрээр ч юм уу те. Эсвэл хэн нэгнийг анхаарлан сарниулсан юм уу. Эсвэл одоо бүр томдоо одоо тэр харуул хамгаалтын зайлуулсан ийм эсвэл тийм. Чаа болсон цэдэн балын амьдралын гонигт түүхийг үзээч, санаач. Гадны гар хөл болж явсан улсууд тэднийхээ мэсэн дор дуустдаг юм шүү. Уцаа байхгүй байна. Сонгуул болох гэдэг шүү. Үгүй хүлээж л та. Ухаарах цаг байхгүй. Тэг би хүлж шүү. Сонгуулийн дээрээс нь бол би чамайг би дэмжиж шүү. Нэг юм хүний оюун санааг төөрөгдүүлдэг хамгийн аимшигтай зүйл бол сүргийн сэтгэлгээ байхгүй. Гэхдээ харин тэр сүргийн сэтгэлгээ хүмүүсийг төөрөгдүүлдэг. Тийм учраас тэр манай сосор ормын эндрэн тэдний сурталчлаад байгаа хүн хойо ботс үедээ л рационал сэтгэв. үнэн Эрүүл ухаантай сэтгэв. Өнөөдөр тийм учраас юу хэлэх гээд өнөхөр одоо инх сайхныг ингэж байгаа энэ гамшиг бүгд дээр тусна. Баталгаат. Одоо эрх баригч одоо юу гэдэг эрх мэдэлтэй үнэтэй үдсэн хэн бугаач шоронд орно. Өгөө хэлснийхээ төлөө хэн ч хэлсдэхээр болчихлоо шүү дээ. Ингэж ойлгооч л гэдэг байхгүй юу би. Энэ бол инх сайхны асуудал чамд юм хэлээд байгаа. Одоо тэр чиний та нар ухаараач гэдэг хугацааны явцад Үгүй би олон хүн хэлмэгдээд ясан цайчдаг байхгүй юу да. Би тийм учраас олон газар ярьдаг штэ. Дэлхийн нараа тойрд юм уу? Наран дэлхийгээ тойрд юм уу гэдгийг олон зуун жилийн өмнө хүн төрлөختөн маргаж исэн юм байлээ. Ягаад гэвэл шинжлэх ухаан тэр үед хөгжөөгүй байсан. Ямар ч хүн одоо тэр нь дарга нь байна уу? Сүмийн дарга байна уу? Жирийн ард түмэн байна. Ингээл өглөө босоод харахад
зүүн талд нар мандаад баруун талд очиод жаргаад байдаг. Тэгэнгუთ Жордано Бруно ч нарийн багжаар судалж үзээ. Үгүй байна. Тэр од мод алтан гацыг хараад байсан чинь учир өөр байна шүү. Нар харин ингээд хөдөлгөөнгүй байд юм байна. Бусад гаригууд нь дэлхий түүний дотор нараад тойрд юм байна гэд хэлсэн чинь ой энэ одоо манай тогтцсон үзлийн эсрэг юм солио орж байна. Галдан шатаа гэд шатаацсан. Тэгээд ард түмэн ухаантай учраас одоо манай хүний хэлдгээр 400 жилийн дараа үнэхээр Бруногийн зөв байсан гэдгийг ойлгосон байдаг байхгүй юу? Тийм учраас Карл Маркс өөрийнхөө зохиолуудаа бичсэн байдаг шүү дээ. Эцсийн дүндээ 400 жилийн дараа. За манай Монголд өнөөдөр энэ интернет боловсролын арга техник хөгжсөн учраас арай 400 жил болохгүй байлгүй дээ. Арай жоохон наашлах байх. Тэгэхдээ өөрийн чинь хэлдгээр инг сайхан цагаатна. Чи бидч цагаатна. Ягд гэвэл ард түмэн гэгэрнэ. Эцсийн дүндээ ард түмэн гэгэржээж ийм нүгэл, ийм зөрчил, ийм дарангуйлал, ийм хууль бус үйлдэл, хуулийн нэрийг барьсан хууль бус үйлдэл. Харин гадаадаа чи өөхөлөхээр зөө ингээд дуусахгүй дараалах ард түмэн хизээ гэгэрдэ. Яг тэгвэл энэ бүх аюултай үйл ажиллагаа нь харин дээр ирнэ гэдгийг явдаг байхгүй юу? ойлгож байна. Амар гэдэг хүн буудулсан учраас тэр жишээн дээр нь өнөөдөр бид ард түмнээ гэгэрүүлж штэ. Хинч буудуулаагүй байсан бол гэгэрдэггүй байхгүй юу? Нэг Германы нэг дэвтэрт хэлсэн байдаг үстэй. Нэг фашизмд ирээд Гитлерд ирээд хажуу хажууд авч ирсэн надад хамаагүй гэсэн. Протестантыг авсан би католик учраас протестант надад хамаагүй гэсэн. Еврейчүүдийг авсан дуграагүй, дараад нь өлөвчний эвлэхнийг авсан дуграагүй, өөрийг нь бариад ирэхэд нөгөө дөрөв дуграагүй гэж байгаа юм. Өөрийг нь бариад ирэхэд дуурах хүн байгаа. Үлдээгүй тийм. Үлдээгүй. Дуурах үлдээгүй. Одоо Монголд яг тэр. Яг энэ үү шүү. Тань энийг л яриад. Одоо тэгэхээр ард түмнээс нааш явдггүй тэр маа. одоо тэр өөрт нь хамаагүйгээд сууж байгаа тэр дор донжгууд дор тийм оюун эрдний гэгэрхийн хүлээгээд байх юм. Тэр чинь бүтэхгүй гэж хэлээд яасан юм ойлгоод. гэгэрхгүй. Юу нэрээ зөрөөл байгаа. Өөр нэг юм яриад байна. Ягаад гэвэл энэ улаан социалистууд хизээч гэгэрээгүй. Социалистуудыг махчин юм шиг барьж иддэг түүхтэй угаас. Онлон тийм. Таар яасыг замлтай. Социалистууд тийм болгондоо боцоод зөрөөд байгаа биш ээ. Хамгийн гол нэг юмны төлөө өөрөөр үзэхээс Бүгдээрээ хэдээд гэдэг юм байна шүү дээ. Тийм. Үгүй гамбалта би яагаад энийг хэлээд байгаа юм гэхээр хэрвээ бид ийм өмнө нь гунигтай түүх байгаагүй бол би гэгэрхгүй гэж магадгүй гэж бодгосон чи. Тийм ээ? Манайх өмнө нь гэтэл 30 жилийн өмнө байсан Монгол өнөөдрийн Монгол ондоо болсон шүү дээ. Чинь яг түүхээр гадны хөр болох гар хөл болж байгаад хэний хэлдгээр одоо тэр гаднаас шидсэн чулууг нь хоорондоо булаацалтаж авч жагаад тий булаацалтаж авч жагаад ийм эмгэгтэй түүхийг 70 жил түүх явцсан байхгүй. Тийм. Гэтэл ийм түүхийг хийсэн зүгээс нэрэд ингээд тэр бидний бүх төслийг сүүлдээ эхлээд төслүүдийг зогсоож ирсэн нэгдүгээр үе шат. Тийм үү? Одоо тэр төслүүдийг хийсэн хүмүүсийг ялж эхэлж шít. Хоёр дахь үе шат руу орчод шít. Тийм байгаа үст. Эхлээд төслүүдийн зогсоо. Хамгийн гол нь бид нар шүү ард түмэндээ нэг л юм хэлэх ёстой юм. Мэдээж хэрэг гэмт хэрэг хаанч байна. Гэмт хэрэггүй улс гэж байхгүй. Тэр байтугай өндөр албан тушаалтай том бодлого хийж байгаа хүмүүсийн доторч үнэхээр нүгэл хийсэн, зөрчил гаргасан, хулгай тэлгээ хийсэн, албан тушаараа оруулсан юм байдаг. Тэрийг үгүйсгэхгүй. Шудраг шүүхтэй улс оронд олон жил үргэлжилсэн ч гэсэн тэр бүгдийг нотлоод яг жинхэнэ шудраг шүүх, шудраг шинжээч нар, шудраг хуульчид, шүүгчид тал талаас нь үзэж ягаад тэгээд зөв шийдвэрээ ихэнхдээ гаргадаг. Манайд бол нар хэлэх ёстой шүү дээ. Яг улс төрчид бол харин бие биен рүүгээ дайрдаг үнэн. Гэхдээ улс төрийн хувьд одоо манай үндсэн хуулийн бичээстэй байгаа шүү дээ. Хэлсэн үг, дэвшүүлсэн саналынхаа төлөө хариуцлага хүлээдэггүй ганцхан хүмүүс улсын их хурлын гишүүд байдаг байхгүй юу? Ягдгүй ямар санал дэвшүүлж болно? Албан ёсны хууль болоод хэрэгжээд л яваагүй л бол чи бурууч байсан, чиний санал ялагдсан ч байсан энэ гэмт хэрэг биш байхгүй юу? Гэтэл гишүүд өөрснийгөө тэгж хамгаалцгаад хуулиар бусад албан тушаалтангуу төрийн ч байна бусад нь зөвхөн юм хийсэн эсвэл эс хийсэнийхаа төлөө гэмт хэрэгтэн болцоход байгаа нь өөрөө эмгэнэл болоод байна шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн ийм харгас хатуу дэглэм ийм тохиолдолд улс төрийн үйл ажиллагаа эсвэл дэвшүүлсэн бодол саналынхаа төлөө эрүүгийн ял сонсдог нь энэ дарангуй л байхгүй. Бид энийг л эсэргүүцээд байна. Тэрнээс биш үнэхээр шүүгчийн шудраг хилээд байгаа, сануулад байгаа энэ буруу юмнуудыг нэрээ тийм байна. Бид буруу байна шүү. Энийгээ нэрээ дахий харъя. Шалгая гэд байсан сум бол хэн ч гэсэн өнөөдөр эрүүгийн шүүхээс аль ч шүүхээс айхгүй шүү дээ. Үнэхээр бид тэгвэл шүүхтэрээ очие. Тэгээ үнэн зөвөө шүүлгье гэж хэлнэ.
А гэтэл илэрхий нэг талдаа орчгоо. Тэгх тусмаа одоо томилогдох хүртлээр бол ямар ч шүүгч прокурор хүн жирийн иргэн байдаг. Томилогдсныхоо маргааш нь эхлээд тусгай горимд ордог байхгүй юу да. Чи ингээд дуудсан тоолонгоор ерөнхийлөгч байна уу, их хурлын даргач байна уу, гишүүний дуудсан тоолонгоор тэр хүн чинь очдог, тайлан тавьдаг. Тийм юм биш шүү дээ. Тэгэхэд та нар санаж байна уу? Зоргийн хэрэгтэй холбоотойгоор Нямдорт сайд. Тэр сайд нь хамаагүй. Энэ хууль зүйн тогтолцоогоо сайжруулахын төлөө ажиллах ёстой болохоос биш мөрдөн байцаалтын явцад хараад үгүй би нэг тийм нэг кино үзчихлээ. Баримтыг харчлаа. Хүний нүд альтермаар аймаар юм байсан байна лээ. Наадхаа бушуул эднэргээл шууд шүүхийн үйл ажиллагаанд нь нөлөөлөө олон түмний дотор уур амьсгалыг бүрдүүлээд явж яхад хинч гайхахгүй байгаа байхгүй. 27 жил ийм байж болохгүй гэд гайхаад хилээд яваад байсан хүмүүсийн төрүүчээс нь аваад ингээд барьж хориод ш. 27 жил. Тэгээд тий өнөхөр Гамболд хэлж байгаа жишээ нь арчилсан нийгэмд, Европын одоо арчилсан нийгэмд тийм ээ, Скандинавч гэдэг юм уу, Германд ч юм уу, эсвэл Америк ч юм уу, эргэж шүүх рүүг очих их дуртай. Тийм ээ. Яг л шодрох шүүхтэй байхгүй. Тэгэл ямар нэг юм бол иргэдэн шүүх рүүг өгөө гэдэг. Яг бол шүүхээр өөрийнхөө нэр төрийг цэвэрлэх тийм ээ. Эсвэл маргаана таслан шийдвэрлүүлэх тийм ээ. Энэ нь нөгөө төрийн үйлчлэг байхгүй. Шудраг үйлчлэг байхгүй. Ямар ч ерөнхийлөгч, ямар ч сайдад захирагддаггүй шүүх байдаг. Харин чи хүлээжилтэй чи. Яг та нар ойлгоорой. Та нар залуучууд ялангуяа орсон. Нэг юм ойлгоорой. Бид нар ягаад ингэ бохомдоод энийг яриад байгаа гэхээр нөө арчилсан хувьслын дуслаа хийсэн. Тэгээ бид нар чинь боож өгөх гэдэг нь шүү дээ. Ерөөсөө яаж үүндээ тесрэхэд хороо дутаад явж байгаа шүү болоо. Бид нар чинь бол энэний төлөө яаж тэмцлээ бид нар чинь. Одоо яг үүндээ Төв Аз дээр эрхчлөөний харал байна шүү дээ. Баян бүрд байна шүү дээ. Монголчуудын эрхчлөөг доош нь хийж дарангуул тогтоож дорд хийлгэж доромжлуулмааргүй шүү дээ. Тэгж Монгол улсаа доош нь хийлгэмээргүй байна. Тэгэхээр бид нар шудрах шүүхтэй яг үнийг хэлэхэд ерөөсөө их сайхан харалтай. Яг журамт иргэний хуваар шүүх рүүгээ зүгээр ерөөсөө тийм ээ. Бүр ерөөсөө зүгээр дууцсан цагт нь гүгээд тийм ээ. Оч гэдсэн газар нь очиод л. Бүр элчин сайд байхдаа хувийн зардлаар гүйжрээд л тийм ээ. Тэгснэ ард түмэнд уриалал тийм ээ. Шүүх рүүгээ одоо асуудал байгаа шүүх рүүгээ очигээд нөгөө шивэдээс тийм сураад хэлчихгүй нөгөө тийм ээ. Нөгөө тэд яг л иргэдэн шүүх рүүгээ очиод идэв байхгүй. Тэгээ нөгөө тийм авралгээд очиод идэв. Тэгээ инх сайхан чинь тэгэж журамт иргэний үүргээ нэр төртөө биелүүлж явж байгаад яллуулаа ичиж байгаа. Их сайхан ингэ төсөөлөж байхгүй. Дууссан болгонд дуусгүй чи харин шивэдээс хувийн одоо зардлаараа тэгээд элчин сайтай ажиллаа үгүй юм өстой үлгэр жишээ үзүүлсэ журамт иргэний. Тэгээд журамт иргэн байсныхын төлөө яллаа шүү дээ. Үнэн байсныхын төлөө яллалчлаа шүү дээ чинь. Шивэдээс орох юм шүүхтэй дуртай байдаг юм шивэдээс сураад ирчихгүй дээ нөгөөдөг чинь. Гэхдээ швед англ ялгаад. Харин тийм л дээ тэгээд. Тэгэхээр зэрэг санж баярч гэсэн дээ шүү дээ. Ерөнхий нэрэл. Тийм учраас бол бид нар бол юу хүсэж байгаа гэхээр бид нар эсвэл үндсэн хуулинд удаас Монгол улсын иргэнд шудрах шүүхээр шүүлэх эрх энэ бол маш том эрх. Бид нар ийм сасар баримхан бол бид нар тэмцэхтэй нэгдүгээр ямар ч албан тушаал харгалзахгүйгээр бүх хуулийн өмнө ард иргэд тэгш ирэх гэдгийг бид нар байлдаж олж авч гисэн. Батбол тэр асуудал байгаа шалга асуудал. Тийм үү? Гамболдод асуудал тэр ерөнхий сайд байгаа нь асуудал байна. Өөрөөсөө шалгуулсаар л. Шалгуулсаар ч ирсэн шалга гэж байна. А ганцхан юу өсөд байгаа юм гэхээр хуулийн өмнө бүгд тэгш хэрэгтэй. Хоёрдугаар шудрах шүүхээр шүүлэх эрхийг хангаа гэдэг зарчим яриад байгаа. Шүдрэг. Хэрэглэхийн даргын нуудлах дээр очичоод одоо бид энэ хүнийг ингэж шүүж байгаа шүү. Ийм юмар баримталж байгаа шүү гэж яриад тайлан тавиал тэгэл заавар зөвлөгөө аваад явуулаа. Тэр яаж нөхөр зур тийм байж болохгүй шүү. Гэтэ шудрах шүүхээр шүүлэх эрх гэдэг чинь бүх юм хуулийн дагуу явах хэрэгтэй шүү. Энэ номоор энэ номны цонхоор харьяа гэсэн үг тийм. Хоёр өмгөөлөгч та нар бол бидний манусагд залуу нас 90 оны энэ бидний хийсэн энэ өөрчлөлт бол 13 дугаар зууны Чингис хааныг нэрийн цагаатгсан. 17 дугаар одоо 1665 онд төрөөд 1600 одоо 23 онд 88 хүртэл насалж исэн зан узрыг гэнэ цагаатгсан байхгүй юу? Амрыг ч цагаатгсан. Амрыг цагаатгсан тийм үү? Богд гэгэнийг цагаатгсан. За. Тэгэхээр зэрэг цаагаараа маш хүний эрхийг маш одоо тэд нар биш тэр чигээрэл нүгэлтэд дуусах байж тийм үү? Тэгтэл 90 он энэ чинь бүх хүний эрх буруу зураг бүгдийг яг бодтойгоор гаргаад тавиад өгсөн ийм өөрчлөлт байхгүй. Тэгэхээр энийг одоо устгаж үгүй болохоос бол бид нар одоо бэлээ өгөхөөс айхгүй жам. Гэтэл энэ хүний эрх хэрэгчлээ устна гэдгээс би айж байгаа байхгүй. Та бүхэнд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд одоо Монгол улсад шудраг шүүх байна гэдэгт одоо эцээ өөртөө бүгдээрээ итгэе.
ингээд дараагийн дугаараар уулзтраа түр баяртай. За.